Hi everyone. Bunny байна. Өнөөдрийн бичлэгэндээ тавтай морил. За бид нар өмнөх бичлэгэн дээр Selena Justin Hailing-ийн тухай драмаг ярьсан. Харин энэ удаа бүгдээрээ Kendrick Lamar, Drake хоёрын дунд болоод байгаа энэ drama beef-ийг би ярина. За энэ beef нь яг юу болоод байгаа? Юуны тухай юм те? Энэ бол зүгээр ингээ хоёр rapper BB-тэй дургу, BB-ийн тухай diss track-ууд гаргаа зүгээр хоёр хүн дургу байгаагийн тухай юу? Эсвэл хин нь одоо дараачийн рапын хаан болохыг төлөө өрсөлдөд байгаа юу? Like яг юуны тухай юм амар хэрүүл маргаан болоод байгаа юм бэ те? Ер нь аль нь зөв. Гэтэ энэ бол энэ бүх драмагийн бифийн зүгээр нэг хэсэг. Энэ драмагийн бифийн гол зүйл бол хип-хоп, rap хөгжмийн соёлын тухай. Ялангуяа Drake хип-хоп, rap ертөнцийн нүүр царай болох ёстой юу? Дараачийн рапын хаан мөн үгүй юу? Энэ тухай маргаан. Pop rap music-ийн соёл ингээд амирыг ярих болохоор би Kendrick Drake хоёрыг ярихаас өмнө бид жоохон түүхийг хичээл заадаг заяа. За энэ түүхийг хичээлийг заагаас өмнө бол те бидэж би бол харах хүн биш. Би өөрөө энэ соёл энэ ертөнцид бол ер нь Америкт ингээд амьдарч өсөөгүй хүн. Одоо энэ соёл ямар байхыг би бол өөрөө мэдрээгүй болохоор бас яг ингээд 100% тайлбарлаж чадахгүй. Тэгээд энэ бичлэгэн дээр би бол өөрийнхөө сэтгэл бодлоо нэг их илэрхийлэхгүй. Миний сэтгэл бодлоо ерөөсөө энэ топикт бол ерөөсөө хамаагүй. Гэтэ би энэ топикийн тухай research хийж байхдаа одоо яг black brown community-д яг энэ бүхний тухай сэтгэл бодлыг бол энэ бичлэгэд бол илэрхийлнэ. Тэгээд бас хар бор аристок биш хүмүүсүүдийн бас сэтгэл бодлыг илэрхийлнэ. Хип-хоп бол 70-аад оны дунджаар 80-аад оны эхний үеэр бол үүссэн. Анхныхон үе шатанда disco, street, тэгээд house music-ийн бол холимог байсан. Анх ингээд үүсэхдээ зүгээр ингээд жирийн дуунууд байгаа шүү дээ. Ингээд жирийн дуунууд чинь ингээд эхлэл, дахилт, тэгээд bridge, тэгээд another verse, тэгээд chorus гэдэг ингээд явдаг. Харин хип-хоп бол яг ингээд дуунуудын яг хамгийн одоо бүжиглэхэд одоо чихэн сайхан сонсогдож байгаа хэсгүүдийг аваад тэгээд тэрийг ингээд лупт оруулаад дахин давтуулаад ингээд үргэлжлүүлэх хип-хоп music бол анх тэгэж үүссэн байгаа. Энэ арга барил нь бол одоо цаг үед sampling loop гэж хэлнэ. Богино хугацаанд амар их хандлага авч эхэлсэн. Тэгээд ямар ч юм ингээд амар их анхаарал хандлага авч байхад мэдээж ингээд энэ зүйлээр яаж мөнгө олох вэ гэсэн санаа гарч ирнэ. Хип-хоп rap music нь хар арстай, бор арстай хүмүүсүүдийн community-гаас үүссэн болохоор энэ хөгжмийн төрлөө хамгаалахыг хүссэн. Тэгээд одоо хүртэл энэ хөгжмийн төрлийг хамгаалдаг. Ингээд ихэнх шат үед ингээд энэ хүмүүсүүдийг хамгаалах гол хүмүүсүүд нь бол gatekeepers-ууд байсан. Gatekeepers-ууд нь хинбэ гэхээр hip-hop rap music-ийг олон нийтэд таниулах хүмүүсүүдийг сонгодог байсан. Hip-hop rap music соёл аль чиглэлээр явах вэ? Ямар хүмүүс энэ ертөнцид нөлөө үзүүлэх вэ гэдгийг сонгодог хамгаалдаг хүмүүс гэж хэлж байна. Тэгээд энэ gatekeepers-ууд нь ихэнхүүд нь одоо entrepreneurs, club-ийн даргуу, тэгээд мафия, гангстеруудын толгойлогчид байсан. За тэгээд 80-ад оны сүүлийн үеэр болон 90-ад оны сүүлийн үеэр бол хип-хоп зөвхөн Америктай биш, дэлхийд даяар танигдаж эхэлсэн. Амар хурданд танигдаж эхэлсэн болохоор гол анхаарах зүйл нь бол одоо энэ хөгжмийн төрлийг одоо өөрсдөө үлдээх вэ? Өөрсдийнхөө соёлынхаа нэг болохыг одоо яаж хамгаалах вэ гэдэг нь бол хамгийн гол анхаарах зүйл байсан. Тэгээ мэдээж ихэнх одоо black brown community-ийн хүмүүсийг Америкийн ядуу газраас ирсэн. Гэтэ мэдээж яг энэ дунд нь мэдээж мөнгөтэй баян хүмүүс байж л таарай. Гэтэ тэр хүмүүсүүд нь бол яг энэ music industry-д яг их мэдл хүч бол ерөөсөө байгаагүй. Энэ music industry-гийн хамгийн их хүчтэй одоо их мэдэлтэй хүмүүсүүд нь бол ингээл хүмүүсүүд нь цагаан арьстай хүмүүс байсан. Ихэнх цагаан арьстай хүмүүс record label хөгжим дууны компаниудын ол дарга байсан. And энэ хүмүүс ингээд хип-хопыг ашиглаж илүү их мөнгө олохыг амар их хүсэж байсан. Тийм болохоор ингээд энэ gatekeepers-ууд энэ music industry одоо энэ цагаан арьстай хүмүүсүүдтэй хамт ажиллаж ер нь хип-хопыг илүү дэлхийн хүрээнд цацхтан тусалсан. Hip-hop rap culture ингээ одоо мөнгө олж болдсон байх гэдгийг одоо бид нар мэдээ. Бас жоохон мөнгөж биш, бүр амар их мөнгө олох юм байна гэдгийг мэдлээ. Тэгээ мэдээж ядуу газарт өссөн залуу хүмүүс амар их байгаа. Тэгээд hip-hop rap culture соёлынхаа нэг хэсэг болохоор бас ингээд энэ ядуурлаасаа гарах амар том боломж нь байсан. Тэгээд ийм том боломж байхад мэдээж өрсөлдөөн амар их байна. Хип-хоп соёл ер нь амар олон төрлөөр энэ өрсөлдөөд нь бол амар олон төрлөөр харагдаж болно. Энэ бол зөвхөн rap биш те. DJing, break dancing, graffiti art гэл ер нь амар олон төрлийн өрсөлдөөн байдаг. Энэ өрсөлдөөд нэг хип-хоп соёлын нэг хэсэг болж үлдсэн. Би яагаад энэ өрсөлдөөнийг яриад байна вэ гэхээр одоо энэ Kendrick Drake хоёрын дунд болж байгаа драмад
их холбоотой. Энэ соёлд байдаг хүмүүстэй ямар үзэл бодолтой байдаг вэ гэдгийг мэдэх нь энэ бүх драмаг ойлгоход бол үнэхээр чухал. Жишээ ярих юм бол LL Cool J болон Cannabis-ийн өрсөлдөөн, Jay-Z болон Nas, тэгээд Biggie болон Tupac. Сайнаар өрсөлдвөл зөв аргаар одоо өрсөлдвөл хипхопын соёлд амар их сайн нөлөө авчирдаг гэсэн. Дараагийн шатанд нь хүрэхэд нь амар их тусалдаг. Харин энэ өрсөлдөөнийг жоохон буруу, тийм хэрцгий аргаар ашиглавал хүмүүс амиа алддаг гэсэн. За хамгийн том жишээ гэх юм бол Biggie and Tupac. Одоо ингээд бүгдээрээ хипхопын тухай ингээд жоохон түүхийг мэдэж авлаа. За одоо Drake-ийн эхлэлийг ярив. Drake-ийн бүтэнээр бол Audrey Drake Graham Канадын Торонто хотод бол төрж өссөн. 2008 онд rap хөгжмийн ертөнцид бол хөл тавьж эхэлсэн. Хөл тавхаас өмнө Drake жүжигчин байсан. Degrassi гэдэг шоу тоглодог байсан. Анх rapper болно гэдэгт нь хүмүүс амар гайхдаг байсан. Ягаад гэвэл Drake ерөөсөө тийм rapper хүн шиг ерөөсөө харагддаггүй байсан гэх юм уу та. Ингээд нэг юугаач мэдгүй хүүхчиг ер нь харагдсан. Энэ соёлд байх зайн байхгүй гэж одоо анх үзсэн. Тэгээд Drake-д бол боломж байсан. Ягаад гэвэл Drake Kanye-гийн цаг үед орж ирсэн. Yo, this Kanye West right here. Two words, Chi-Town, Southside, worldwide, cause I rep that till I George Bush doesn't care about black people. one waist, two deaths, one wall, 20 plaques. You ain't got the answers, man. You ain't got the answers. Дараагийн хэсгийг ярихтаг оноор ярихгүй би яг ингээд Kanye West-аас өмнө тэгээд Kanye West-ийн дараа гэж би ярив. Kanye West-аас өмнө ер нь hip-hop rap music тийм олон янз бол ерөөсөө байдгүй байсан. Ер нь ингээд нэг төрлийн арга одоо үзмжээр явдаг байсан гэх юм уу та. Тэр нь бол gangster rap. Зарим rapperчууд бол ингээд gangster байсныг ингээд хатуу ингээд хэцүү байдалд ингээд өссөн. Тэгэхэд бол зарим rapperчууд бол ингээд зүгээр жирийн ингээд амьдралтай одоо Америкийн хэцүү хэсгээс одоо ирээгүй байсан. Гэтэл одоо энэ hip hop rap music одоо нэр хүндээ олмоор агуул алдартай болмоор агуул ийм gangster гэсэн зан чанар одоо тийм царай гаргах хэрэгтэй байсан. Яг бол тэр дуунууд нь хамгийн их одоо мөнгө олж байсан. Хамгийн их хүмүүс сонсомоор байсан. Олон нийтэд ер нь hip hop rap гэдгийн одоо зүс царай нь тийм gangster хүмүүс гэж хардаг байсан. Тэгсэн чинь яг 2000 онд Kanye West гэдэг хүн энэ rap hip hop culture-д хөлөө тавиад одоо энэ нэг төрлийн үзмжийг өөрчилсөн. Kanye West-ийг зүгээр товчхон ярих юм болж тийм ядуу зовж тэгэж амар өсөөгүй. Kanye West Chicago-оос ирсэн, ээж аав хоёр нь профессор байсан. Тэгээд Kanye West өөрөө Chicago-гийн хамгийн шилдэг дууны сургуулиас их сургуулиас төгссөн. 90-ад онд ингээд hip hop rap music-уудын дууныхан төрөл нь бас яг нэг янзын байсан. Ир хүн ямар байх ёстой вэ? Эсвэл бол одоо гангстер хүн ямар байх ёстой вэ гэсэн дуунууд л хамгийн их гардаг байсан. Хүмүүс ихэнх сонсох дуртай дуунууд нь бол одоо гангстер байх нь одоо ямар cool вэ? Ямар thug байх нь илүү хүмүүс сонсохыг хүсдэг байсан. Тэгэхээр Kanye West бол энийг нэг эсэргээр нь бол хийсэн. Kanye West одоо илүү өөрийнхөө одоо сэтгцийн эрүүл мэнд, өөрийнхөө дуртай зүйлүүд, жишээлбэл Kanye West бол анимед бол амар дуртай те. Энэ аниме өөрийнхөө дуртай зүйлүүдээ ингээд дуу хөгжмөд амар их оруулдаг гэсэн. Одоо энэ rapper-уудыг харангуут нэг амар нэг thug гэдгүү шүү дээ. Ингээл өөрсдийнхөө одоо mental health, өөрсдийнхөө амьдралын тухай ингээл чөлөөтэй одоо дуулж өгүүлдэг. Энэ бүхнийг бол Kanye-гаас ихсэн гэж бол үзэж аллаа. Тэгээд Kanye энэ хаалгыг нээгээд өгсөн болохоор Drake өөрийнх нь энэ ертөнцид ер нь байх зайгаа олоход олон боломжууд байсан. Үүнээс нэмж хэлэхэд яг энэ 2008 он 9 оны үед интернет мэн ингээд анх үсэж ингээд илүү popular болж эхэлж байсан. Өмнө ингээд би gatekeeper-ыг ярьсан шүү дээ. Gatekeeper-чүүд айл уран бүтээлчүүдийн дуу хэнийг дэмжихээ сонгодог байсан. Хэний дуу нь одоо радио тоглох вэ? Хэний дуу одоо кассет нь кассет CD-д нь дэлгүүрт зарагдах вэ гэдг нь одоо дандаа энэ gatekeeper-үүд сонгож шийддэг байсан. Тийм болохоор ихэнх уран бүтээлчүүд өөрсдийнх нь уран бүтээлийнхэн эзэн байж чадахгүй. Ер нь контрол амар бага байдаг байсан. Гэтэ интернетийн тусламжаар энэ бүхэн ингээд баг багаар өөрчлөгдөж эхэлсэн. Ихэнх уран бүтээлчүүд өөрсдөө ингээд дуугаа гаргаад өөрсдөө хүмүүстэй ингээд сонсуулаад яаж ирэх ламдах, ямар дуугаа гаргахаа бас заавалчгүй тийм ингээд thug life, gangster rap гэхээс илүү өөрийнхөө хүссэн дуугаа ер нь гаргах тийм боломжууд нэгдэж эхэлсэн. Тэгээд энэ үед rap, hip hop music амар их мөнгө олж ирсэн чи амар олон rapperчууд ядуу байсан. Яг бол ихэнх мөнгүүдийн ингээл яг тэр gatekeeper эсвэл бол яг тэр дууны компаниуд бол мөнгө авдаг гэсэн. It's kind of like make the rich richer. Нэг жоохон rich хүмүүсүүд нь бас нэг жоохон мөнгө олуулна. Гэтэ интернетээр бол амар олон rapper уран бүтээлчүүд өөрийнхөө уран бүтээлээ буцааж өөрөө эзэмсэж эхэлсэн. Энэ gatekeeper-ийн доор ингээд байхгүй байгаад болохоор бас мэдээж ингээд яаж илүү их мөнгө олох вэ гэж бодож эхэлсэн.
Тэгээ мэдээж ихэнх rapper-ууд өөрсдийнхөө music company, record company-да нээж эхэлсэн. Жишээлбэл Jay-Z, тэгээд Lil Wayne. Drake бол үнэхээр их хөдөлмөрсөн. Өөрийгөө амар их promote хийсэн. Гэтэл анхнаасаа эхлээд ер нь одоо хүртэл хип-хопын, rap-ийн соёл одоо тэ энэ дотор яг байдаг хүмүүс ер нь хизээч Drake-ийг хүлээн зөвшөөрөөгүй, нэг тэгэж хүндэлдэггүй байсан. Яагаад вэ гэхлээр нэгт бол Drake бол 100% хар биш. Drake бол ирлийз. Ээж нь цагаан арьстай, тэгээд аав нь хар арьстай. Тэгээд хоёр дахь нь бол мэдээж Канад, Торонтогоос ирсэн. Яг тэр Канад, Торонтогийнхаа Black community-тэй Drake ойрхон байсан жигсэн хинч Drake-ийг яг жинхэнэ уран бүтээлч гэж бол хардгуу байсан. Тэгээд энэ нь бол мэдээж ол Drake-д амар хэцүү байсан. Drake-ийн бол хамгийн гол зорилго нь бол энэ соёл одоо өөрийг нь хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй, хүндлэл өгөөсэй гэж бол амар хүсдэг байсан. Тэгээд энэ зорилгоо биелүүлэхийн тулд Drake одоо илүү хар юм шиг жүжиглдэг байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо илүү гангстер юм шиг, эсвэл илүү нэг Нью-Йоркоос юм уу, LA-гээс юм уу, Чикагоос ирсэн юм шиг одоо тийм дүр зан одоо тийм дүр тоглодог байсан. За нэг хэлэх юм бол Drake бол ганцаараа тэгэж амар дүр гаргаж байгаа хүмүүс л жишээлбэл Kanye West-ийг ярьсан шүү дээ. Kanye West ингээд хип-хоп ертөнцийг өөрчилсөн ч гэсэн бас ингээд хуучин тэр одоо blueprint-ээр бас жоохон явах хэрэгтэй байсан. Kanye ингээд нэг амар хэцүү ядуу хороолол төрөөгүй ч гэсэн тэгээд өөрийгөө илэрхийлж байгаа ч гэсэн бас хажуугаараа тийм gangster юм шиг, thug юм шиг бас тийм дүр зургийг бол харуулж байсан. Тэрнтэй ялгаагүй бас Drake career-ийн эхнийхэн үе шатанда илүү gangster, thug юм шиг бас жүжиглэж эхэлсэн. Бусад уран бүтээлчтэй харьцуулах юм бол Drake бол амар азтай байсан. Би өмнө ингээд Gatekeepers-ууд гэд ярьжсэн шүү дээ. Энэ Gatekeepers-уудынхаа нэгнийх нь хүүгийн Jazz Prince гэдэг. Jazz Prince Drake-ийг олоод тэгээд Drake одоо энэ Jazz Prince-тэй ингээд network олоод тэгээд Jazz Prince Drake-ийг од олоход нь юу амар тусалсан. Хүмүүстэй ингээд нийлүүлж одоо network хийж эхэлсэн. Энэ бол Drake-ийн хувьд бол бүр үнэхээр азтай. Like this is like a miracle. Яг өөрөө хичээж болно. Гэтэ энэ Gatekeepers-уудын нэгэнтэй ингээ холбогдоод дуу хөгжмийг гаргах юм бол дуу хөгжмийг олон хүмүүс таниулахад бол илүү амархан болно. Тийм болохоор Drake-ийн Jazz Prince-ийн анхааралд өрцөн гэдэг нь бол ер нь амар том аз. Тэгээд Jazz Prince-ийн тусламжаар Drake Lil Wayne-ийн Young Money гэдэг record company-тай гэрээ хийсэн. Drake-ийн ингээд аз нь ингээ гайхалтай. Тэгээд үнэхээр их чармайсан. Гэтэл хэд азтай байсан ч хэд чармайсан ч Black Brown community ерөөсөө тэгээд чухал гэж ерөөсөө бодоогүй. Ерөөсөө хүндэлдэггүй байсан. Хүндлэхээс ч илүү Drake-ийг илүү шоолдог гэсэн гэх юм уу та ингээ нэг зүгээр нэг хар болох гээд ядцсан жаал шиг хардаг байсан. Drake-ийн бол анхны альбомыг нэх их би ярихгүй. Гэтэ хамгийн анхны анхааралд хүрсэн альбом одоо цомог нь бол Take Care гэдэг цомог. Энэ цомгоо 2011 онд гаргасан. Энэ цомгийг бол амар олон хүмүүс таалагдсан. Ялангуяа хар бүсгүйчүүдэд. Ганц таалагдаагүй хүмүүс одоо энэ альбомыг одоо хип-хоп юм уу rap гэдгийг нь одоо зөвшөөрөөгүй ганц бүлэг хүмүүс бол яг тэр хип-хоп rap culture байдаг одоо хүмүүст those like hip hop purist яг бүр жинхэнэ hip hop-ийн фэнүүд гэсэн үг. Kanye-гээс өмнө ихэнх одоо rap album-ууд thug gangster rap ингээ байдаг гэсэн штэ. Тэгээ topic-ууд нь ч гэсэн яг тэр ертөнцтэй ингээд хамаарагддаг байсан. Тэгэхээр энэ Drake-ийн альбомууд нь илүү хайрын тухай, break-up-ийн тухай илүү анхаарсан альбом байсан. Яг гоо бусад ингээд rapper-чууд мэдээж ингээд хайр дурлалын дуу мэдээж дуулдаг гэсэн. Гэтэ тэр дуун ч гэсэн Tupac-ийн ганц дуугаас тооцвол ер нь ихэнх хайрын тухай дуу, эмэгтэй хүмүүсүүдийн тухай дуу амар misogynistic sexist байсан. Юу л болонгууд эмэгтэй хүн нэг левчгтэй дээрээс нь шампан хар тамхи ингээл дээрээс нь цацж байгаа. Эсвэл бол бие үнэлэгч талаас нь ингээл харуулсан. Тэгээл яг тэр gangster rap хүмүүс нь яг ингээ pimp шиг. Тэгэхээр Drake энэ альбом дээр бол эмэгтэй одоо тэ эмэгтэй хүмүүс ялангуяа хар эмэгтэй хүмүүсүүдийг илүү тийм хайрлсан. Яг ингээ нэг хүн шиг дуусан. Тийм болохоор ингээд хар эмэгтэй хүмүүс Drake-ийн бол хамгийн том дэмжигч байсан. Бас ягаад тэр хип-хоп community ер нь Drake-ийг энэ альбомыг хүлээн зөвшөөрөөгүй гэхээр энэ ингээд хип-хоп талаасаа илүү тийм R&B чиглэл рүү илүү чигсэн альбом гэж бол үздэг. Гэхдээ Drake still won. Энэ альбомаараа Drake хамгийн анхныхан Grammy-г хожсон. За ингээ 2012 онд анхныхан Grammy-г хожоод ер нь ингээд Drake ер нь ингээд од боллоо. Тэгээд мэдээж
энэ альбомынхаа тухайн үедээ өөрийнхөө хамгийн том аялан тоглолтоо эхлүүлсэн. Тэгээд энэ тоглолтонд шинэ 2 уран бүтээлчүүдийг энэ тоглолтонд урьсан. Тэр 2 уран бүтээлч бол Kendrick Lamar болон A$AP Rocky. За одоо бүгдээрээ Kendrick Lamar-ын тухай эхлэлийг товчхон ярив. Kendrick Lamar Америкийн Калифорни мужийн Compton хотоос өссөн. Compton хотод ер нь амар их энэ LA-гийн бол яг ингээд юм гол хип-хоп рэпийн соёлын хот. Энэ хотоос амар мундаг рэперүүд ирсэн. Жишээлбэл Snoop Dogg, Dr. Dre, Squad, MC8 гэд ер нь ингээд амар мундаг рэперүүд энэ хотоос анх гарч ирж байсан. Kendrick Lamar бол яг энэ хип-хоп ертөнцийн хип-хоп соёлын илэрхийлсэн бүр яг тийм төгс хүн байсан гэх юм уу та. Kendrick-ийн багнаас болон амьдралынхаа түүхэн ихэнх Black Brown community хүмүүсийн тулдаг зовлон байсан. Drake-тэй шууд харьцуулбал Kendrick Lamar хип-хоп rap ертөнцийн одоо энэ хүмүүст шууд зөвшөөрөгдсөн. Гэхдээ нэг юм санах хэрэгтэй. Kendrick Lamar яг энэ Kanye-гийн үед бол яг бий болж байсан. Тэгээд одоо энэ шинэ үеийн рэпертэй харьцуулах юм бол Kendrick бол үнэхээр hip-hop purist. За би энэ hip-hop purist гэдэг үгийг би дараа нь жоохон байжгаад илүү тайлбарлан заяа. Kanye-гийн үед эхэлжсэн болохоор ингээд Kendrick Lamar-ийн дууг анхандаа нэг амар хүмүүс нэг тоодгүй байсан. Тоохгүйгаас гадна ойлгодгүй байсан. Яг нь Drake-тэй харьцуулбал Kendrick Lamar Drake-тэй адилхан тийм аз бол юусаа байгаагүй. Үнэхээр бас чамааж ингээд тоглолтод нь ороход бас үнэхээр их хичээсэн. Бас үүнээс гадна ингээд тухайн үед Kendrick Lamar яг ингээд тийм мөнгө олох тийм commercially successful тийм дуунууд юусаа гаргадгүй байсан. Яг ингээд сонсоод бүжиглээд байхаар тийм дуунууд гаргадаг байсан. Тухайн үед бол Kendrick Lamar-ын дуу бол дэндүү өөр байсан. Үүнээс гадна мэдээж ингээд хэцүү газарт ингээд өссөн болохоор Kendrick Lamar багасаа mental health нь ер нь бас амар хэцүү байсан. За бид нөгөө hip-hop purist гэдэг үгийг ол хэлсэн. Би hip-hop purist гэдэг үгийг бас дахин хэрэглэж магадгүй. Тийм болохоор би яг ямар хүмүүс байдаг вэ гэдгийг би тайлбарлая заяа. За hip-hop purist-ууд нь бол hip-hop ер нь яг ямар байх ёстой вэ гэдгийг одоо баримталдаг хүмүүс. За баг hip-hop-ын баг number 1 фэнүүд гэж ойлгож болно. За жишээгээр ярих юм бол ингээд Marvel-ыг мэднэ те, Iron Man, Captain America. Зөвхөн ингээд тэр Marvel-ийн кинонуудыг үздэг, entertainment авдаг хүмүүс байдаг. Үүнээс гадна бас Marvel-ийн бүр улаан фэнүүд гэж байдаг. Тэр фэнүүд нь ингээд яг бүх комикуудыг уушаад, бүх character-уудын одоо дөрүүдийг мэддэг, хэн одоо хизээ тоглох, дараа нь чи кино юу гарах, одоо кинон гарах юм бол өстой юу нь буруу байна өстой бүх зүйлүүдийг мэддэг бүр нэг улаан фэнүүд байдаг шүү дээ. За hip-hop purist-ууд яг энэ улаан фэнүүд гэж ойлгож болно. Энэ бүлэг хүмүүс бол хип-хоп соёл ер нь яг ямар байх ёстой вэ? Яаж өөрчлөх ёстой вэ? Ер нь ямар нөлөө байх ёстой вэ гэдэгт ер нь том үзэл бодолтой байдаг. За би одоо нэг тийм ерөнхий үзэл бодлуудыг одоо би та нарт тайлбарлая заяа. За эхнийхэн бол за хип-хоп rap бол ингээд мөнгө олохоосоо илүү яг энэ community-д яг нийгмийг илүү илэрхийлэх аргаар энэ уран бүтээлийг гаргах хэрэгтэй гэж үздэг. Like not too commercialized. За хоёр дахь нь бол ингээд түүхээ дандаа баримталж санах ёстой гэж хэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхэл hip-hop rap бол хүн бүхэнд зориулагдаагүй. Энэ бол хүн бүхний түүх биш. Hip-hop бол Black Brown community-гийн уран бүтээл. Hip-hop бүргэлж энэ community-г тусалж танилцуулах хэрэгтэй гэж ол үздэг. Гурав дахь нь бол rapper-ууд заавал өөрсдийнхөө дууны үгээ бичих ёстой гэж үздэг. Rapper байхын баримтлах хамгийн гол зүйл. Дуу хөгжмийн ертөнцид бол ингээ те дуу бичдэг хүмүүс гэж байгаа. Энэ хүмүүс дуугаа бичээд ингээд өөр уран бүтээлчтэй ингээд зарах ч юм уу амар энгийн явдал. Гэтэ энэ арга барил нь хип-хоп ертөнцид бол амар муугаар хүлээж авагддаг. Ягаад вэ гэхээр ингээд анх хип-хоп ингээд үүсэж байхдаа би хэлсэн штэ ингээд байгаа дууны яг ингээд хамгийн гоё хэсэг юм уу бүжиглэх туртаа хүсгийг ингээд аваа тэгээд дахин ингээд тоглуулад ингээд sample амар их sample одоо loop хийдэг гэсэн. Тийм болохоор анх хип-хоп үүсэж байхдаа эхэндээ амар хип-хопыг амар муугаар хардаг гэсэн. Ягаад гэвэл өөр хүний дууг аваад гоё эсгүүдийг ингээд дахин давтаад ингээд тоглуулад байгаа болохоор яг жинхэнэ уран бүтээл гэж бол харддаг байсан. Ингээд өөр хүний уран бүтээлийг хулгайлаад өөрийнхөө гэж ингээд гаргаж байгаа юм шиг харагддаг байсан. Тэгээд хип-хопыг бол яг жинхэнэ хөгжмийн төрөл гэж бол ерөөсө харддаг байсан. Тэгээд яаж хип-хопыг жинхэнэ хөгжмийн төрөл болгосон бэ гэхлээр энэ рэперүүд өөрсдийнх нь үгээ оруулж хип-хопыг бол яг жинхэнэ хөгжмийн нэг төрөл гэдэгт нь аваачсан. Рэперийг бид нар одоо ингээд сонсох юм бол яг дуулах биш шүү дээ. Энд чинь зүгээр л ингээд амар олон үг ингээд амар хурдан хэлж байгаа гэсэн үг. Тийм болохоор ингээд энэ рэп гэдэг зүйл нь ингээд
хөгжмийн бүр ингээд өмнө бодож байгаагүй амар шин зүйл байсан болохоор энэ хипхоп гэдэг хөгжмийг одоо анх rap гэдэг онцлогоос нь зөвшөөрж эхэлсэн. Тийм болохоор одоо үед ямар нэгэн rapper өөрийнхөө дуугаа бичдэггүй гэж гарч ирэх юм бол энэ бол rap хөгжмийг гутааж байгаа гэж харж үздэг. Туслалцаа авахд бол зүгээр. Гэтэ бүхэл бүтэн дуугаа эсвэл бүхэл бүтэн дахилт verse-ийг ингээд өөр хүнээр бичүүлж байна гэдэг бол rap-ийн хувьд бол энэ бол үнэхээр ичмэр зүйл. Тэгээд ихэнх rapper-чууд өөрийнхөө дуугаа битсэн, өөрийнхөө үгээр ингээ битсэн гэдэгтээ амар бахархалтай байдаг. Дараагийн юм бол ингээ цагаан арьстай хүмүүсүүдийн нөлөө ер нь амар жоохон л нөлөө үзүүлэх хэрэгтэй гэж бод үздэг. Гэтэ өмнө ингээ хэлсэн шүү дээ. Ихэнх ингээ music industry-ийн одоо том компаниуд, одоо record label компаниуд дандаа цагаан арьстай боссууд байсан. Тийм болохоор мэдээж нэг хэсгээр багаар нөлөөлж байгаа. Гэтэ хизээч энэ хүмүүс болон одоо цагаан арьстай фэнүүд те hip-hop culture тийм том нөлөө үзүүлж болохгүй гэж бол харж үздэг. За дараагийн зүйл бол хипхоп рапын соёл ингээд дараагийн үе шатанд ороход энэ үе шатыг дандаа рапрууд чиглэж авах хэрэгтэй гэж үздэг. Тэгээ хамгийн сүүлд нь бол хипхоп бол зүгээр нэг хөгжмийн нэг төрөл биш. Энэ бол амьдралын хэв маяг. Хипхоп puristууд энэ зүйлүүдийг одоо баримталдаг. За би ягаад энийг яриад байна вэ гэхээр Kendrick Lamar бол хипхоп purist байсан. Хипхопын бол улаан фэнүүд байсан. Өөрөө ингээд энэ ертөнцид өссөн болохоор ингээд хипхопыг бол үнэхээр хүндэлдэг байсан. Тэгээд энэ одоо бүх зүйлүүдийг амар их баримталж явдаг. Одоо энэ баримталж авдаг зүйлүүд нь бол Drake-тэй болоод байгаа энэ drama beef-т нь бол амар их нөлөөсөн. Одоо ингээд бид нар орчин үед ингээд дэрэгт зурсан Drake энэ баримталж авдаг бүх зүйлүүдийн эсрэг хандлагатай байсан. Хипхоп соёл байдаг, баримталж авдаг зүйлүүдийн ялыг нь Drake баримталж авдаг байсан. Нэг зөвхөн Kendrick биш, ер нь ингээ бүх хипхоп purist, хипхоп culture байгаа хүмүүсүүд ер нь бүгдээрээ ингээ Drake-ийг ер нь амар худлаа. Энэ бүх юмуудыг зүгээр жүжиглээд байна, зүгээр аваад тэгээд яг үндэ бол ингээ энэ соёлыг ойлгохыг хүсдэггүй, ингээ энэ соёлыг байхыг хүсэхгүй, зүгээр илүү баян болох гэж жүжиглээд байгааг энэ амар эртнээс олж харсан. За одоо ингээд 2011 он, ер нь 2012 оны үед те Kanye West-ийн үе ер нь ингээд дуусж байгаа. Хүмүүсийн асууж байгаа гол асуулт нь за хэн рапын дараачийн хаан бэ? За хаан болохын тулд ингээд зүгээр ингээд хаан болчихгүй шүү дээ. Хаан болохын тулд ингээд чи соёлд ямар нэгэн өөрчлөлт гаргах хэрэгтэй. Эсвэл бол ямар нэгэн хүнтэй өрсөлдөө, ямар нэгэн байрлалыг ялж аж чадаа хаан болдог тий. Тэгэхэд тухайн үед ингээд ямар ч ингээд тийм нэг түүхэнд орохоор ч юм уу, тийм соёлыг өөрчлөх тийм амар тийм rap байрлалууд нэг их болоогүй. Сэтгэл түлтгэхээр бол тийм амар том юм болоогүй. Тийм болохоор яг дараачийн хаан хэн бэ гэдгийг мэдхэд амар сонгоход амар хэцүү байсан. Тэгээ сонгоход хэцүү байсан болохоор ихэнх одоо хүмүүс статистик харж гисэн. Статистикаар бол ингээд хамгийн их мөнгө олсон, хамгийн их номер 1 дуутай хүн, хамгийн их одоо олон нийтэд хүрсэн rapper бол Drake байсан. Drake дөнгөж 2хан альбом гаргасан байгаа. Тэгээд энэ альбомууд нь сайн гоё альбомууд. Гэтэ нэх амар тийм энэ соёлыг амар өөрчлөхөөр ингээд дараагийн шатанд нь тийм авчрах тийм лаг альбом бол байгаагүй. Тийм. Гэхдээ бидэрт ингээд шинэ хаан хэрэгтэй байна. Яг үнэхээр л ингээд хин л хамгийн их одоо popular байна гэдгээс нь харахад Drake байсан. Тэгээд энэ үед ч гэсэн Drake бас ингээд за би ингээд олон жил ингээд хичээлээ энэ хааны цаг авахд бол ер нь би бол гол хүн гэж ер нь бодож явж байсан. Тэгсэн чинь 2012 онд Kendrick Lamar Good Kid, Mad City гэдэг цомгоо гаргасан. Энэ цомог бол хамгийн шилдэг rap цомгуудын нэг гэж үздэг. Энэ цомгоо зөвхөн Kendrick өөрийнхөө хэцүү багнаас ер нь ингээл амьдралынхаа тухайн иймэрдүү газарт одоо өссөн хар хүүхдүүд black community-гийн одоо experience амьдралыг ингээд 100% илэрхийлсэн, тийм үнэнчээр илэрхийлсэн бол альбом. Энэ альбомыг ингээд ойлгоход, сонсоход ингээд амар чихэнд амар сайхан байсан. Энэ альбомыг те зөвхөн одоо энэ black brown community сонсохгүй бас ингээд ямар ч хүн сонсоод entertainment авч болохоор альбом байсан. Black community-тэйгээ одоо дээшлэгтэн туслангаа бас ингээд дэлхийд даяар ингээд танигдах альбом дуунуудыг Kendrick гаргаж ирсэн. Энэ альбомаас эхэлж ер нь Kendrick Lamar Drake хоёрыг харьцуулж эхэлсэн. Drake зүгээр хүмүүсүүдийн зүгээр сонсох бүжиглэх дуртай ингээд дуу хийжсэн бол тэгэхэд бол Kendrick бол аль алийг гаргаж байсан. Хоёулаа мундаг уран бүтээлч. Гэтэ чадварыг харьцуулах юм бол Kendrick бол харьцуулагдахааргүй бүр үнэхээр мундаг байсан. Ялангуяа дууны үгээ яаж бичиж байгаа нь бол Drake-оос бараг хэд дахин мундаг байсан. Тэгээд ингээд ганц альбомаар Kendrick Lamar шууд рэпийн хааны өрсөлдөөнд орж эхэлсэн.
Энэ бол ингээд амар сонин үзэгдэл. Ягаад гэвэл ингээд Drake амар олон жил одоо энэ хип-хоп community-гийн зөвшөөрөл, хүндлэлийг авах гэж ингээд амар хичээгээд 2 альбом гаргаад Grammy хожоод ер нь амар хичээсэн. Тэгэхэд Kendrick Lamar зүгээр ганц альбомаар Drake-ийн хүсэж байгаа бүх юмуудыг авч чадсан. За одоо ингээд rapping хаан болох ер нь өрсөлдөөн илүү сонирхолтой болж эхэллээ те. Drake үнэхээр хаан болмоор агуул мэдээж өөрийгөө батлах хэрэгтэй. Тэгээд энэ 2013 альбомаараа Nothing Was The Same гэдэг альбомаараа бол өөрийгөө тэгэж баттгах альбом манаас. Энэ альбом нь Drake-ийн шилдэг альбомуудын бол нэг гэж үздэг. Гэхдээ энэ боломжоо яг 100% авч чадаагүй. Ягаад гэвэл яг батлах энэ жилд нь Big Sean, Kendrick Lamar тэгээд Jay Electronica 3 Control гэдэг дууг гаргасан байгаа. За энэ дуун дээр Kendrick Lamar амар олон rapperчуудыг дуудсан. Pusha T, B.O.B, J. Cole, болон Drake. Энэ дуун дээр яагаад энэ хүмүүсүүдийг дуудсан бэ гэхээр Kendrick бол ингээд за одоо бүгдээр ер нь одоо тэ rapping хааны суудалт ингээд бүгдээрээ тэмцэж байгаа. Ер нь натаа ер нь тэмцэж чадах юм уу? Ингээд натаа тэмцвэл ер нь би та нарыг бүгдийг чинь алдсан шүү гэсэн одоо гэсэн хандлагатай одоо дуусан. Хандлагч гэжтэй like he literally said I'm gonna kill you all. Өмнө ингээд хип-хопын түүхийг ярьж байхдаа би хэлсэн шүү дээ. Өрсөлдөөн бол амар энгийн зүйл. Бусад rapperчууд энийг нэг амар томор хүлээж аваагүй. Нэг бол ингээл тоохгүй өнгөрөөсөн. Эсвэл зарим хүмүүс өөрийг нь доош нь хийж байгаас илүү ингээд өөрийг нь магтж байгаа гэж хүлээж авсан. Ягаад гэвэл ингээд Kendrick Lamar ингээд хааны судалт одоо өрсөлт гэж байгаа штэ. Тийм болохоор энэ дурдсан хүмүүсүүд бол ингээд те энэ бас хааны судалт өрсөлдөх чадвартай хүмүүс гэж одоо харагдаж байгаа хгүй да. Тийм болохоор энэ дуунд одоо нэр нь орсноороо магтаал You know, as soon as he saw me, he said, yo, thank you so much for just, for understanding and not taking the verse the wrong way. I like that. And I was like, Kendrick, you don't know I'm different, bruh. I was like, I'm different. Like, I understand. Like, I listen to rap. Right. I understand. It's the sport of hip hop. It's the sport. It's the sport of hip hop. And I looked at it like, man, he shouted out his peers. Бүх хүмүүс ингээ нэг бол өнгөрөөгөө ч юм уу эсвэл магтаал гэж бодож байхад нэг хүн таалагдаагүй. Тэр хүн бол Drake. За, diss track бол хип-хопын ертөнцид одоо спорт гэж ойлгож болно. За, одоо зөв одоо өрсөлдүүл амар мундаг шилдэг уран бүтээлүүдийг гаргах боломжтой. Чадлаараа л хамгийн мундаг сайн уран бүтээлээ гаргана шүү дээ. Тэгээд энэ уран бүтээлүүд нь одоо энэ хип-хопын соёлыг дараагийн шатанд нь авчирхад тусалдаг. Угаасаа дараагийн шатанд нь авчирдаг тийм том түүхэнд орох одоо үеүүдийг гаргаж байгаа байхгүй та. Тэгээд Kendrick бол энэ Control гэдэг дуун дээр яг тэх гэж энэ хүмүүсүүдийг дурдсан. Бүгдээрээ хааны судал бүгдээр одоо өрсөлдөе. Тийм болохоор бүгдээр одоо тийм жинхэнэ хип-хоп шилдэг дуунуудаа гаргалаа бүгдээр өрсөлдөе гэсэн. Яг үнэхээр спорт шиг ингээд энэ дисийг ол эхлүүлсэн. Тэгэхэд бол Drake энийг бол магтаал гэж бол хараагүй. Тэгээд ингэж хараагүйгаас төлөө бас өөрт нь бас амар муу нэр хүндийг авчирсан. Drake өөрөө diss track-а гаргах ч юм уу, эсвэл бол зүгээр өнгөрөөхөөс илүү Drake ихэнхдээ ер нь амар их олон интервью дээр очиж гомдосон. Яагаад намайг ингэж дуудаж байгаа энэ бол ингэж би бол энийг нэг амар гоё гэж бол хараагүй, спорт гэж хараагүй. Би бол ингээл амар муухай байна гэж л ер нь харсан. Ер нь ингээл амар их Drake гомдосон. Wouldn't do it for sport ever? Like just to call someone out? No, like after Kendrick's thing, you wouldn't. I noticed you didn't really get into that too much. So I just I don't know. It just wasn't real to me. It's like I saw him after that, and it was just like love. So it's like, was that real or was that just like for the people? You know what I mean? I think it's a sparring kind of sport. Yeah, but at the same time, it's like, then let it be real. Then, I personally enjoy making like great music and bodies of work over like being the talk of Twitter for like 5 days, over. But you seem just now a little irritated by it. No? Really? Yeah, just by even saying that those were harsh words, it seemed like maybe it irritated you for a second. Is that wrong? No, it's just like, I mean... I almost wish he had come in there on that shit because I kind of lost like a little respect for the sentiment of the verse. If it's really fuck everybody, then it needs to be fuck everybody. It just can't be halfway for the sake of the people. But you know what I'm saying? Like, for real, that's just how I feel. Өмнө зүгээр Drake-ийг яг 100% хүлээж авахгүй зүгээр Drake ер нь яг үндэл хип-хоп ертөнцийг өөр нь ойлгохгүй юм байна. Бидний одоо соёлыг ойлгохгүй юм байна гэж ер нь харж эхэлсэн. Энэ зайд орохын тулд үнэхээр 100% жүжиглэж байгаа юм байна гэж бодож эхэлсэн. Тэгэд үнэхээр хэрэг таалагдаагүй бод rapper хүн бол буцаад diss track
гаргах ёстой байтал зүгээр амар олон интервью дээр очиж зүгээр амар гомдлсон. Yeah, and nothing been the same since they dropped control and took the sense of the rapper back in his pajama clothes. Ha ha, jokes on you, high five. I'm bulletproof. За тэгээд энэ бүхний дараа тайвширсан юм аа. Тэгээд 2015 онд Drake If You're Reading This It's Too Late гэдэг альбомаа гаргасан. Бусад альбомуудтай харьцуулах юм бол Drake илүү үнэнч байсан. Өмнөх шигээ тэгэж илүү одоо хар болох гэж жүжиглэх ч юм уу эсвэл өөр одоо хотын хүн шиг ингээл жүжиглэх зан бага байсан. Жишээлбэл энэ альбом дээр бараг анх удаага өөрийгөө яг Канадын Торонто гэдгээ анх бахархалтайгаар тэгэж хэлсэн. Энэ альбом дээр юу амар том өөрчлөлт гарч ихэлсэн. Энэ альбом дээр илүү үнэнч байхаас гадна энэ альбом дээр илүү өөртөө ихтэй Drake сонсогдож байна. Өмнө ингээд хүмүүсүүдийн зөвшөөрлийг авахгүй илүү ингээд амар их жүжиглэл байсан бол энэ альбом дээр илүү өөртөө ихтэй ингээд за баг хааны суудал юун өрсөлдөө хааны суудал нь баг минийх гэдэгтэй ингээд амар өөртөө ихтэй энэ альбом дээр гаргаж ирсэн. Тэгээд сайн зүйл нь бол энэ шинэ зан чанар нь бол хүмүүст бол үнэхээр их таалагдсан. Гэтэ мэдээж бол хипхопын ертөнцид бол мэдээж 100% хүлээн зөвшөөрөөгүй, хүндлээгүй. Гэтэл the community ингээд за одооноос ер нь жоохон үнэнч байж байгаа юм байна гэдгийг нь одоо харж ихэлсэн. Тэгсэн чинь бас яг 2015 онд яг энэ Drake-ийн одоо өөрчлөгдөх одоо энэ хэсэг дээр нь энэ үед нь Kendrick Lamar өөрийнхөө дараачихан альбомаа гаргасан. To Pimp a Butterfly. Энэ альбом нь бас яг хамгийн шилдэг rap альбомуудын нэгт орохоор бүр үнэхээр мундаг альбом байсан. Зарим хүмүүс ингээд энэ альбом бол яг rap цомгуудын баг номер 1 цомог гэж бол харж үздэг. Амар их нэр хүндийг авсан. Ер нь ингээд Kendrick Lamar ер нь хамгийн шилдэг юм байна. Үнэхээр бүр өвөрмөц хамгийн бараг 100 жилдээ бараг нэг ирдэг уран бүтээлч шиг бараг харж ихэлсэн. Тэгээд энэ үед чинь яг ингээд pop rap дуун ингээд амар их хүчээ авч эхэлж байсан үе. Pop rap дууд яг Drake-ийн ол яг ер нь гол дууныхан одоо чадвар нь байсан. Энэ үед нь ингээд pop rap music амар хүчээ аваад илүү их popular болж байгаа үед бол Kendrick бүр яг жинхэнэ rap альбом гаргаж чадсан. Дахиад ингээд Drake Kendrick харьцуулагдаж эхэлсэн. Тэгээ харьцуулахдаа бол ингээд Drake-ийг бол зүгээр л нэг жирийн pop rap бин од гэж харж байсан бол Kendrick Lamar-ыг бол ингээд хөгжим дууны rap music-ийн бараг сууд ухаан гэж хүмүүс харж байсан. Rap-ийн хаан болох суудлыг ер нь нэг авах ёстой ганц хүн гэж бол үзчихсэн. Хүмүүс ингээд за Kendrick-ийн дараачийн цомог нь одоо юу байх болов? Ёстой music video нь ямар байх болов? Ямар утгатай үг гарах болов? Ер нь ингээд Kendrick-ийн тэ оюун ухаан яаж ажилтгийг ингээд мэдхийг хүсдэг байсан бол Drake-ийг хүмүүс бол хинтээ бодож байгаа боо хат амиг ашиглаж байгаа болов арх ашигладаг болов хаашаа аялж ин гэдгийг одоо мэдхийг хүсдэг байсан. Энэ бол ингээд одоо Drake-ийг харах хандлага, Kendrick Lamar-ыг харах хандлага нь ингээд шал өөр байсан. За тэгээд To Pimp a Butterfly-ийнхаа нэг тоглолтын дээр эхний дууныхаа нэг хэсэг дээр нь Kendrick Lamar нэг comment хийлээ заяа. Энэ comment дээр нь ингээд нэг rapper, ghostwriter ашиглаж байна гэж хэлтий. Ghostwriter гэдэг нь одоо өөр хүнээр дуугаа бичүүлж байна гэсэн үг. За би өмнө ингээд хипхопын түүхэнд ингээд ярьж байхдаа rapper хүн өөрийнх нь дуугаа бичнэ гэдэг нь бол амар чухал зүйл. Өөр хүнээр бичүүлж байна гэдэг чинь бол амар том хэрэг гэсэн үг. Зүгээр хипхоп рапыг зүгээр дормжилж байгаатай ялгаагүй. Тийм болохоор Kendrick ингээд нэг rapper өөрөө дуугаа бичихгүй өөр хүнээр бичүүлж байна гэдэг чинь бол мэдээж хипхоп ертөнцид бол амар том ингээд мэдээ гарч ирж байгаа. Тэгээ мэдээж хүн бүх ингээд хин юм бэ? Дайл rapper нь одоо ингээд өөрийнх нь дуугаа бичихгүй байгаа гэдэг. Тэжсэн тэгэл ингээд social media-гаар ингээд Twitter дээр ингээд хин гэдгийг ингээд олохыг амар их оролдож байсан. Нэг хүнийг ер нь хүмүүс ингээд зүгээр амар гүтгэж эхэлсэн. Тэр нь бол Meek Mill гэдэг rapper ингээд за баг Meek Mill баг дуугаа бичдэггүй байхтай гэл амар гүтгэжсэн. Тэгсэн чинь энэ үед нь Meek Mill мэдээж өөрт нь энэ таалагдаагүй. Энд чинь ингээд rapper хүнийг өөрөө дуугаа бичдэггүй байна гэдэг чинь одоо амар том одоо доромжлол штэ. Meek Mill ингээд хариугаа Twitter дээр бит. Meek Mill би бишээ. Намайг битгий Drake-тэй харьцуулаад өөрийнх нь дуугаа бичдэггүй тэр хүн чинь бол Drake гэж хэлдэг. Тэгээд энэ үед нь энэ Quentin Miller гэдэг одоо энэ шинэ уран бүтээлч гарч ирдیں۔ Энэ уран бүтээлч өөрөө хэлдэг ингээ би Drake-д бараг амар олон дуу бичиж өгсөн. Зарим дуунуудыг ингээ зүгээр шууд Drake өөрөө аваа. Тэгээ зарим дуунуудыг бүтэн төлбөрөөр төлөөгүй гэж энэ Quentin Miller гэдэг хүн гарч ирдیں۔ Meek Mill нөгөө хамгийн түрүүлж Drake-ийг нөгөө нэг дуугаа бичгүй гэж нөгөө нэг
анх тараасан хүн болохоор Drake Charged Up гэдэг diss track-ыг Meek Mill-д зориулж гаргадээ. Энэ бол Drake-ийн хамгийн анхны diss track. Тэгээд Charged Up-ыг гаргачаад Meek Mill-ийг хариулт гаргаж амжаагүй байхад нь бас Back to Back гэдэг бас өөр нэг diss track гаргадээ. Ингээд зүгээр хоёр diss track-аар Meek Mill-ийг зүгээр бөмбөгдөөд энэ Charged Up гэдэг дуу, Back to Back гэдэг дуу нь хүмүүст үнэхээр их таалагдсан. Ингээд Billboard 100-д ингээд топ 10-т ингээд хэдэн 7 хоног үлдсэн. Амар олон клуб концертуудын энэ дууг одоо хүмүүс дагаж дуулж байсан. Drake энэ анхныхан rap байрлалаа хожсон. Гэтэ нэг анхаарах зүйл бол энэ дуун дээрээ бол Drake юусоо ингээд би хүнээр дууга бичүүлдэггүй гэж бол юусоо хэлээгүй. Зүгээр л Meek Mill-ийг diss хийсэн track. Өөр хүмүүсээр дууга бичүүлдэггүй гэдэг тийм allegation-га бол 100% ницаагаагүй. Энэ бол ингээд хипхоп соёлд бол ингээд амар сонин зүйл. Ирээдүйд юу Drake хипхоп соёлыг яаж өмөр муугаар өөрчилж байгааг бол юу нь эндээс харж болно. Ghost Rider ашигласан гэдэг чинь бол ингээд амар муу зүйл. Тэгэхэд хүмүүс зүгээр нэг нь өнгөрөөж гин зүгээр ингээд хүмүүсийн сонсох дуртай юм diss track гаргаад хүмүүс өнгөрөөж гин гэдэг бол энэ бол хипхоп ертөнцид ол амар сонин үзэгдэ. Инээс болоод юу нь яг тэр хипхопын одоо purist те хипхопын соёл санаа зовж эхэлсэн. Яг тэгвэл ингээд баг багаар хипхопын соёл юм онцлог чанаруудаа баг багаар алдж гинэ гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээд энэ явдлаас хойш юу нь Drake ойлгож гисэн. Өмнө ингээд жүжиглдэг байсан шүү дээ. Тэгээд жүжиглэхээс илүү ингээд за би ингээд илүү их мөнгө авчирж байгаа бол илүү их одоо хүмүүсийн сонсох дуртай одоо топ чартанд одоо номер 1 дуунуудыг гаргах болгонд илүү их одоо фэн илүү их дэмжлэгтэй ингээд фэнүүдтэй болвол хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх юм байна. Би тэгэж одоо энэ рапын хаан гэдэг нэр хүндээ одоо авах юм байна. Тэрийг бол 100% ухаарч эхэлсэн. Би үргэлж номер 1 даахад хинч намайг буулгаж чадахгүй. Тэгээд энэ явдлаас хойш юу н ингээд Drake амар олон төрлийн үзэгчүүдтэй сонсогчдуудыг хипхоп рапт ингээд авчирж ирсэн. Тэгээд хипхоп purist-ууд бол энэ шинэ фэнүүдэд нь амар дургүй байсан. Яг бол тэр ихэнх тэр фэнүүд нь бол цагаан арьстай хүмүүс байсан. За энэ бүх юм болж байхад Kendrick Lamar хаан байсан бэ. Дараагийн альбомаа гаргасан. Damn. To Pimp a Butterfly-ийн тоглолтоо явж байхад юу н Kendrick Lamar-ийн сэтгэл зүйн хувьд бол яг хамгийн доод хэсэг нь байсан. Хувийн амьдралд амар хэцүү байж байгааг юу н харж байсан. Тэгээд To Pimp a Butterfly хар арьстай хүмүүс одоо энэ community-дэд нь ер нь тийм итгэл авчрах зориулттай альбом байсан. Гэхдээ энэ бол үнэхээр amazing album заяа. Гэтэ ингээд Kendrick-ийн зүгээр үзэл бодлын зүгээр анализ хийх юм бол би одоо өөрийнхөө хүмүүстэй ингээд амар итгэл өгүүлэлөө хүчтэй болоно. Тэгээд ер нь асуудлууд ер нь баг багаар ингээд өөрчлөгдөн гэж. Гэтэ бол мэдээж бол тий арьс өнгийн ялгараа бол тэгэж нэг амархан ганц итгэлээр бол ингээд өөрчлөгдөх тийм амархан асуудал бол биш. This really fucked up Kendrick Lamar's mind. Тэгээд энэ үед нь бол сэтгэл зүйн ингээд байдал ингээд амар хэцүү байсан. Нэг тоглолт хийчээ тэгээ гэрте очингууд ингээд нэг сайн найз нь буудуулаад нас арцсан. Тэгээ буцаал ингээд аялан тоглолтоо явах хэвээр ингээд алдсан хүмүүсүүд гашуудах боломж яг байгаагүй. Тэгээд энэ бүх одоо уур хилэнг энэ бүх одоо гашуудлаа ингээд Damn гэдэг альбом дээрээ гаргасан. To Pimp a Butterfly Damn альбомыг ингээд харьцуулах юм бол To Pimp a Butterfly үнэхээр ингээд итгэл өгөхөөр ингээд positive бараг тийм preach маягийн альбом байхад Damn альбом дээр зүгээр л Kendrick mentally хамгийн доод байсан. Энэ бүр үнэхээр pessimistic ингээд үнэхээр ингээд бараг юу ч бүтэхгүй бараг ингээд энэ альбом дээр Kendrick зүгээр шууд уйлаад хашгираад ингээд амар бүх уур хилэнгээ зүгээр энэ альбом гаргасан. Interesting юм бол энэ Damn гэдэг альбом нь бол хамгийн их commercially successful альбом байсан. Илүү хүмүүст одоо их хүртсэн гэх юм уу та. Энэ ингээ Kendrick Lamar-ын одоо сэтгэл зүйд нь одоо илүү их нөлөө өгсөн. Ягаад гэвэл энэ Damn гэдэг альбомаас авч байгаа энэ одоо үр дүнгээ одоо энэ To Pimp a Butterfly гэдэг альбомаас илүү ингээд ахыг одоо хүссэн. Илүү ихтэй олон хүмүүст одоо очиж одоо hopeful гэж. Тэгэхэд одоо энэ хамгийн уур хилэнцтэй ингээд баг юу ч бүтэхгүй гэсэн одоо альбом нь хамгийн successful одоо үр дүнтэй амжилттай цомгонд байна гэдэг нь ингээд Kendrick Lamar ингээд сэтгэл зүйтэй ингээд амар fuck up болж гисэн. Тэгээд энэ Damn альбомаа гаргачаад Kendrick алга болсон. 5 жил алга болсон. That means Drake-тэй өрсөлдөх гол өрсөлдөгч нь алга болсон гэсэн үг. Тэгээд энэ цагт Drake Billboard-ийн Awards-аас 10 жилийн хамгийн шилдэг уран бүтээлч гэсэн шагналыг авсан. Тэгээд rap-ийн хаан болсон. Энэ 5 жилийн үе бол Drake-ийн одоо
эрх мэтэл хүчин нь бол ингээд хамгийн дээдлээ одоо эцтэй байгаа. Энэ 5 жил Drake хип-хопыг бол үнэхээр өөрчилсөн. Олон нийтэд бол Drake-ийг бол рэпийн хаан гэж бол үзэжсэн. Гэхдээ яг тэр хип-хоп purist, хип-хопын ертөнцийн яг тэр соёл байгаа хүмүүсүүд нь бол хизээч Drake-ийг бол рэпийн хаан гэж бол хизээч хүлээн зөвшөөрөөгүй. Drake ингээд номер 1 дуунууд гарах болох тусам Drake-ийн фан бейсүүд ихсэж эхэлсэн. Эхэлснээсээ гадна одоо цагаан арьстай фанууд нь бол илүү ихсэж эхэлсэн. Энэ үед ингээд бас амар тийм хүмүүсүүдийг тийм мүлдсэн тийм зан чанар нь илүү их илт харагдажсэн. Өмнө нь бол мүлдсэн зан чанар угаасаа байдаг байсан. Гэтэ хүмүүс тийхийг анхаардаггүй байсан. Гэтэ яг энэ цаг үечд одоо хүмүүсүүдийг яаж ашигладаг вэ гэдэг яаж ашигладаг тийм хоёр нүртэй зан чанар нь илүү их харагдсан гэх юм уу та. Дөнгөж шинэ эхэлж байгаа уран бүтээлчүүдийг бол амар их ашигладаг байсан. За энэ тэр ашиглалт нь бүр өөрийн гэсэн нэртэй. Тэр нь бол the Drake Stimulus Package. За энэ баглаанд нь юу байдаг вэ? Drake ингээд тухайн одоо үе мөчөд одоо нэр хүндтэй одоо анхаарал авч байгаа шинэ rapper-ыг олон заяа хамт дууга гаргана. Ингээд одоо энэ шинэ rapper дуучидтай ингээд дуу гаргаснараа цаг үетэй хамт явна. Тэгээ бас өмнө ингээд татаж чадаагүй шинэ сонсогчдод хүрж байгаа. Тэр шинэ уран бүтээлчүүд нь те Drake гэдэг амар том уран бүтээлчтэй хамтснараа бас амар том бас боломжуудыг авч байгаа. Аль нь ингээд ялж байгаа гэж харагдаж магадгүй. Ингээд 50-50% та тий. Энэ баглаа нь ингээд задлаад нэгээд яг ингээд хүмүүс судаад үзсэн чинь хамгийн их ашиг тус авч байгаа хүн бол Drake байсан. Энэ авчирж байгаа шинэ уран бүтээлчээс Drake энэ хүмүүсүүдийн хамгийн шилдэг дуу юм уу? Одоо зохиосон шилдэг дуу, эсвэл зохиосон одоо дууны үгийг нь Drake авдаг гэсэн. Нэг бол худалдаж авдаг гэсэн, эсвэл зүгээр шууд авчдаг гэсэн. Бараг ингээд тэр хүн нь ингээд тэр уран бүтээлчин зармаагүй байсан ч гэсэн ингээд яаж хийж байгааг manipulate хийж байгаа л ингээд авдаг байсан гэдэг нь бол илэрсэн. Нэг бол баттгах гол жишээ нь бол The Weeknd. Өмнө ярьсан шүү дээ Drake-ийн одоо хамгийн их олон танигдсан альбом нь бол Take Care. Гэсэн чинь apparently Take Care-ийн ихэнх дуунууд нь Weeknd-ийн дуу байсан юм билээ. Do you think also the fact that things didn't work out with The Weeknd, you know, he ended up doing his own thing? You know, like you said, you would embrace almost building another star, though. You're not really going out of your way trying to make it happen, but if it did happen, you'd be able to deal with it and embrace it. And then that didn't work out. Do you think that kind of overlaps a little bit of this kind of organic thing you're building with OVO? With Abel, we had our run. You know, we had our moments on Take Care, and you know, my features on his projects. And he just really came to me at one point, came to all of us and was like, look, like I don't want to sign under another artist because I feel like I could be just as big or bigger, and I want to start my own thing. За өөр жишээ гэх юм бол Drake-ийн номер 1 дуу Hotline Bling. Hotline Bling-ийг өөрөө зохиож одоо өөрөө тэгж дууга гаргаагүй. DRAM гэдэг rapper Cha-Cha гэдэг дуугаас анхын Cha-Cha гэдэг DRAM-ийн дуугийг анх Drake remix болгож цацаад тэгээд дараа нь болоо тэр дууга устгаад Hotline Bling гэдэг ингээд дахиад ингээд өөр шин дуу ингээд гаргацсан. Called Hotline Bling. I still can't believe Drake put that out in the middle of a beat. That's not crazy. It's fucking nuts. Ends up being arguably the biggest record of his entire career outside of maybe God's Plan. Maybe. That's a direct bite of Cha-Cha. Yeah, it was. It was just a little shocking because it came out as like the Cha-Cha remix. You know what I'm saying? As is, not really Hotline Bling. At the time, right. At the time, it was the Cha-Cha remix. It fucked with me for a long time. Гэхдээ энийг нь хүмүүс нэг их тоогоогүй. Яагаад гэвэл Drake үнэхээр ингээл номер 1 ингээл хүмүүсийн сонсох туртай дуунуудыг гаргаад ирсэн болохоор хүмүүс нэг амар энийг нь тоохгүй байсан. Ганц тоож байгаа хүмүүсүүд нь бол ингээд те хипхоп ертөнцид байгаа яг тэр хипхоп puristуд хүмүүс байсан. Гэтэ ямар ч одоо rapper-д одоо те Drake-ийн level-д хүрээгүй байгаа болохоор ингээд тэд нар хитч хашгирсан ингээд энэ хүн чинь болохгүй, энэ хүн чинь буруу зүйл хийгээд байна. Энэ хүн чинь одоо энэ уран бүтээлийг ингээд гутаагаад байна гэж хитч хасгарсан ингээд хинч тоохгүй байсан. He did a song with Block Boy JB and all that. Like, listen, but what does that have to do with music? Because I'm trying to say his attachment. He kept attaching himself to everything of the culture. That's fly. But never had to ever be responsible. За тэгээд бусад хүмүүсүүдийн уран бүтээлийг одоо хулгайлж одоо дуурайхаас гадна Drake ингээд амар сонин тийм зан чанартай. Drake бусад хүмүүсүүдийн найз зохинтой явуулдаг хоббитой. Хамгийн том жишээ гэх юм бол Lil Wayne. Lil Wayne ч Drake-ийг анх өөрийнх нь music
like record label-та sign хийсэн ингээд дэмжлэг хүссэн хамгийн том хүмүүсүүдийн нэг штэ. Lil Wayne Drake хоёр хамт ихэж ингээд партнер болж байхад Lil Wayne 8 сар шоронд орсон юм. Тэгсэн чинь тэр хоронд нь Drake найз охинтой нь явуулсан. About that, do you think it'll end up on a song maybe you two might, you know? No. She still be texting me and stuff, you know. They stop texting me too, for real, because it still hurt. Does it really? No. Lil Wayne's protege. Would that be fair to say? Yes, sir. And did you see him recently in prison? Yes, I did. Can you tell me about that visit? It was definitely a change for me to see a man who I've always viewed as my hero and always viewed as very powerful in somewhat of a vulnerable position. За Lil Wayne-аас гадна бас The Weeknd, Bella Hadid-тай бас явуулсан. Metro, Future тэгээ бас амар олон одоо rapper-уудыг найз охтуудтай ямар нэгэн байдлаар ингээд явуулсан. Хүмүүс ер нь Drake-ийн яг жинхэнэ нүүр царайг одоо харж ихсэн. За Drake ингээд бидний соёлыг хүнддэггүй юм байна, ойлгохыг хүсдэггүй юм байна. Хоёрт энэ соёлд байгаа хүмүүсүүдийг ерөөсөө хүндэлдэггүй. Drake өөрт нь л ингээ мөнгө, fame авчиж байгуул бусад хүмүүс бол хамаагүй. Хипхоп одоо юу вэ? Юу илэрхийлж байгаа? Баримталж явдаг бүх юмудаас бол эсрэг зүйлүүдийг бол Drake хийж байна. За энэ хипхоп бизнесд байгаа хүмүүс за яг Drake дугаас анханасаа ингээд оруулж гисэн. Гэтэ өөр нэг бүлэг Drake илүү уурлах одоо гомдох нэг бүлэг хүмүүс байгаа. Анх Drake ингээд нэр хүнд олж эхэлж жатан Drake-ийг хамгийн их дэмжсэн бүлэг хүмүүс бол хар бүсгүйчүүд. Drake бол хамгийн их урмыг нь алдсан бүлэг хүмүүс бол хар бүсгүйчүүд. Drake хар бүсгүйчүүдийн нуруунд дээр нь ерөн бүх энэ career ажлаа ерөн эхлүүлсэн шүү дээ. Амар олон дуу хөгжимчүүд ерөн нэмэгтэй хүмүүс дуу хөгжинд ямар чухал байдгийг нэг ойлгодгоо. Хэрэг клубт ингээд ороод ямар ч хамаагүй бар, TikTok одоо ингээд ертөнцийн TikTok ингээд байсан ч гэсэн нэмэгтэй хүмүүсийг бүжиглүүлж чадахгүй байгуул уучлаарай таны хөгжим дууч нь бол хол явахгүй. Тэгээд Drake цаг ирэх тусам ингээд ялангуяа энэ шинэ одоо эрх мэдэл авсан үедээ хар бүсгүйчүүдийн дэмжлэгийг бол бараг 100% орхисон. Одоо энэ Drake-ийн одоо энэ шинэ үеийн дуунууд дээр нь ингээд гинт ингээд уран бүтээлчүүд рүү ингээд гинт амир үг хайдаг. Энэний бол хамгийн том жишээ бол Megan Thee Stallion. Megan Thee Stallion та нар мэдэхгүй бол Megan Thee Stallion-ийн ex-boyfriend like найз нь Megan Thee Stallion хөл рүү буудж байсан. Тэгээд анх ингээд Megan Thee Stallion энэ босон явдлаа ингээд ярахад Drake Megan Thee Stallion итгээгүй. Тэр бууцсан хүнийхэн талд нь амар их орж байсан. Like Drake would like нэг дуун дээрээ ингээд Megan Thee Stallion-ыг ингээд judge хийж байгаа. Зүгээр Megan одоо хутлаа ярьж байгаа гэсэн дуу маа гарч ирсэн. Иймэрдүү сонин ингээд тийм ингээд зүгээр л ингээд эмгтэй хүмүүсүүдийг тэгэж доромжсон тийм сонин ингээд дуунууд ингээд энэ artist руу ингээд гаргасан дуунууд гарч ихэлсэн. Өөр жишээ гэх юм бол Rihanna болон Serena Williams. Drake-ийн ex-үүд attack хийхээс гадна Drake насан туршид охтуудтай бас нэг тийм сонин харьцаатай байсан. Энэ дундаас хамгийн нэр хүндтэй охин гэх юм бол за Millie Bobby Brown, Billie Eilish. Okay? Ингээд энэ бүх ингээд юм сонин цангууд нь ер нь нэгээрээ гарч ирсэн. За хипхоп соёлыг бид нар ярьжсэн шүү дээ. Тэгээ ингээд одоо тэг гол баримлах гол зүйл би ингээд хэлсэн. Цагаан арьстай хүмүүс ер нь ингээд хар арьстай биш бол тий. Одоо яаж нөлөөлөх, яаж хандах одоо энэ соёлыг одоо энэ дуу хөгжмийг одоо enjoy хийх. Гэтэ ингээд яаж enjoy хийх бас нэг хэсгээрээ бид нар энэ уран бүтээлийг хүндлэх ёстой. Тэгээ би Drake-ийн энэ асуудлыг ярихдаа би энэ яг хар rapper тэгээд хар арьстай биш одоо сонсогчдуудын харилцааг би нэг жоохон тайлбарлаад хий заяа. Бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ одоо хар арьстай rapper-уудын гаргаж байгаа дуунууд нь яг бүх хүмүүст ингээд сонсоорой гэж одоо зориулж гаргасан. Гэхдээ яг тийм яг дууныхон учир утгыг ингээд бидэнд бол зориулж хийгдээгүй. Дуу байлаа гэд бид нар тухайн бүлэг хүмүүсүүдийн соёлыг хүндлэх ёстой. Тэгтээ харьцах одоо тийм хязгаарын одоо ямар хил хязгаар тавьсныг нь бид нар хүндлэх ёстой. За энэ дээр бол хамгийн гол жишээг авах юм бол энэ үгийг ашиглах. Жишээл Kanye West, Kendrick Lamar амар олон rapperчууд ингээд аялан тоглолтоороо ингээд тэгээ цагаан арьстай ч юм өөр өнгийн арьстай ингээд хүмүүсүүдийг ингээд дуугаа дуулахтууд бол энэ хүмүүсүүд нь ингээд энэ үгийг ашиглахад
шууд ингээд дуугаа төгсөөгөөд үгүй энэ үгийг ашиглаж болохгүй гэж хэлэхдээ бид нар тэрийг нь бол үнэхээр хүндлээл явах хэрэгтэй. Гол дуулж байгаа хүн битгий ашиглаа гэж яхад би одоо ингээд энэ соёлыг нь одоо мэдэхгүй, энэ ертөнцийг нь одоо ойлгохгүй, энэ амьдралыг амьдраагүй хүн ингээд үгүй чи яагаад намайг юу гэж хэлхийг заагаад байгаа юм гэдэг бол амар тэнэг аргумент. Амар олон хүмүүс мэдгүй юм дээр амар хэрэлдэх дуртай. Энэ хүмүүс бол илүү энэ түүх соёлоо ингээд мэдж байгаа. Та бид хоёр бол мэдэхгүй. Тийм болохоор тэрийг зөвөл хүндлэх хэрэгтэй. Яагаад би энийг яриад байна гэхээр энэ бол Drake-ийн бол гол асуудал заяа. Hip-hop rap culture-г одоо соёлыг хүндлэхээс, ойлгохоос илүү гадна одоо яг энэ ингээд stan cloud culture-г илүү их одоо хүндлээд илүү тоогоод илүү их одоо цаг заваа ингээд зарцуулаад байгаа аахгүй. Drake одоо илүү их одоо ингээд цагаан арьстай фанууд ингээд бусад арьстай ингээд фануудтай болох тус энэ хипхоп ертөнцид ингээд авчих тусам энэ хүмүүс ингээд энэ бүлэг хүмүүс одоо хипхоп ямар байх хэвтэй вэ? Хипхопын дүрм журам одоо ингээд ямар юм баримталж авах хэвтэй вэ гэдэг одоо тийм хэлэх зай гаргаж өгöd байгаа аахгүй та. Бол culture соёлыг ингээ хүн бүхэн share хийх хэвтэй зүйл гэж яг бодож үзэж олно. Гэхдээ бид нар одоо энэ соёлыг одоо эхлүүлээгүй шүү дээ. Бид нар энэ соёлыг одоо бид нар 100% мэдгүй. Тийм болохоор бидэрт энэ соёлыг одоо өөрчлөх эрх нь бидэрт бол хизээж байхгүй. Угаасаа байхгүй. Тийм болохоор Drake одоо энэ соёлд одоо энэ бусад хүмүүсүүдийг одоо үзэл бодлоо 100% илэрхийлэх ёстой гэсэн зайг бүрдүүлээд байгаа хгүй та. Энэ бүрдүүлснээрээ ингээд Drake энэ хипхоп би соёлыг ингээд няцааж байгаа. Би ингээд өмнө дурсан шүү дээ. Drake ингээд номер 1 ингээд дуунуудыг ингээд дахин араас гаргаад байгаа. Амар их мэдл хүчтэй болохоор хинч Drake-ийн өөдөөс ингээд юм хэлж чадахгүй, Drake-ийн өөдөөс ингээд тэмцэж чадахгүй. Яг ингээд хипхоп purist хүмүүсүүд нэг юм бол Drake-ийн ингээд буруу зан чанар, ингээд буруу practice-ийг ингээд дахин дуртай л байдаг. Гэтэ яг тэр community-гаас ингээд гадагшаага ингээд юусо хүрч чадахгүй байгаа аахгүй да. Яг ингээд энэ community дундаа л үлдээд байгаа. Тэгээд энэ 5 жилийн Kendrick-ийг яг байхгүй байгаа үед хип-хоп бол үнэхээр энэ 5 жилд бол үнэхээр их өөрчлөгдсөн. Мэдээж одоо Drake-ийг одоо ингээ бүх бурууг нь одоо Drake дүүгж болохгүй шүү дээ. Гэтэл энэ үд нь яг Drake хамгийн их нэр хүндтэй, хамгийн их одоо баян эрх мэдэлтэй хүн байсан болохоор тэгээд өөрөө тэгээд Drake-ийг энэ бүхнийг зогсоох гэж оролдоогүй. Харин жилүү их ингээд өөгшүүлээд ингээд нэмрэлт оруулсан болохоор Drake ингээ нүүр царай нь болж байгаа. Kendrick, you texted me at 2 o'clock in the morning. I feel like I'm fallen. Why do you feel that way? Tell me. Tell me. Tell me. Tell me. I've been going through something. За ингээд 5 жилийн дараа Kendrick Lamar, Mr. Morale and the Big Steppers гэдэг цомгоороо буцаж ирдээ. Энэ 5 жилийн хооронд ер нь амар их өөрчлөлт гарсан. Trump ялсан, COVID болсон. Тэгээд хипхоп гэдэг соёл бол үнэхээр өөр болсон. Бусад альбомтай харьцуулах юм гэх юм бол энэ бол Kendrick Lamar-ийн хамгийн үнэнч, хамгийн нээлттэй альбом байсан. Kendrick Lamar бол үнэхээр ингээд private хүн байхгүй. Та private хүн ингээд өдөр тутмынхаа амьдралаа ингээд нэг их хүмүүст ярьдаггүй. Гэр орондоо болж байгаа асуудал ер нь тийм хувийн амьдралаа ерөөсөө ярьдаггүй. Гэхдээ энэ альбом дээр зүгээр амьдралдаа болж байгаа бүх юмудаа хувийн асуудал ер нь бүх юмудаа ер нь тайлбарсан, илэрхийлсэн альбом. Өөрийнх нь одоо сэтгцийн эрүүл мэнд одоо mental health нь ямар байсан, сүүлийн 5 жил ингээл mental health-д дээшлүүлэхийн тулд одоо яаж хичээсний тухай ингээл ярьдаг. Эхнэрийнх араар тавьсан. Тэгээд ер нь тийм эхнэр ингээл гэр бүлийн асуудлаа ингээл бас энэ Kendrick Lamar өөрийг ингээ муу харагдуулж байгаа ч гэсэн ингээд амар хувийн юмуудыг ингээд энэ альбом дээр гаргасан. Way to understand the space that I'm in and how I'm feeling at the moment. Because if I don't, it's going to zoom. I know, I can feel, you know, and I'm sure you know what I'm talking about. Yeah. It just goes, you know, and then you miss out on your moment because you were so in the moment, you didn't know the moment was going on. Yeah. If that makes sense. За гэтээ бүгдээрээ хипхопын соёл ярьж байгаа. Энэ альбом дээр The Hard Part 5 гэдэг дуу байгаа. Энэ дуу дээр хипхоп соёл ер нь өөрчлөгдсөн, энэ одоо цаг үед ер нь өөрчлөгдсөн гэдгийг харж байгаа, мэдж байгаа. Тэгээд
Kendrick ингээ барыг ингээд бусад рэперчууд одоо дээр үеийнтэй яг хипхопыг одоо үүсгэн байгуулсан одоо ингээ бий болгосон рэперуудыг ингээд гуйж байгаа барыг уйлаад гуйж байгаа юм шиг тийм дуу оруулсан. Ингээ та нар буцаад ирээч, буцаад ингээ хипхопыг буцаад яг ингээ жирий байдалд нь ингээд оруулаач. Энэ дуун дээрээ ингээд буцаад ингээ хипхопыг байгаагаас нь байлгаач. Та нар ингээд юу олчихв вэ? Яаж одоо хипхопыг ийм байдалд хүргэж чадж байна гэсэн тийм дуу байгаамаа. Одоогийн ертөнцөд те яг энэ тухайн ингээд энэ цаг үед шилдэг 3 нь бол Drake, J. Cole, тэгээ Kendrick Lamar гэж хүмүүс үздэг. Энэ 5 жилийн хугацаанд Drake To All the Dogs гэдэг цомгон дээрээ J. Cole-тэй First Person Shooter гэдэг дуу гаргасан. Тэгээд ууган бол анх J. Cole энэ дуун дээр Kendrick Lamar-ыг өрсөн байлээ. Тэгээд Drake энэ санаанд нэг амар таалагдаагүй. Тэгэл энэ нь Drake-ийн цомог юм чинь за яах вэ гэд Kendrick-ийг юм бол өрсөн байлээ. Гэтэ Kendrick request-ийг татгалцсан. Энэ дуун дээрээ мэдээ J. Cole ингээ rap ихтэй. Rapping яг шилдэг 3 нь бол Drake, Kendrick Lamar тэгээд бид 3 гэж бол ингээ Kendrick-ийн нэрийг дурддаг. Энэ меншн нь бол Kendrick-ийг ол ингээд таалагдаагүй. Гэтэ өмнө ингээд бас ингээд Kendrick ингээд бусад хүмүүсүүдийн нэрийг ингээд дуудахад ингээд Drake таалагдаагүй штэ. Тэгээд Drake юусоо diss track хийгээгүй. Гэтэ энэ удаа бол Kendrick бол таалагдаагүй. Тэгээд Kendrick юу хийсэн? Буцаагаад diss track яг hip hop соёлоор diss track гаргасан. За энэ track ер нь Drake, Kendrick Lamar одоо beefing одоо diss track rap battle-ийн одоо ер нь эхлэл. За энэ бол Like That гэдэг дуун дээр Kendrick Lamar оролцсон байгаа. Энэ дуун бол яг Kendrick Lamar өөрийнх нь дуун биш. Энэ бол Metro Future хоёрын дуун дээр зүгээр Kendrick Lamar орсон байгаа. First Person Shooter гэдэг дуур respond хийдээ. Хариуга хэлдээ. Юу шилдэг 3, зөвхөн шилдэг би гэж одоо хариултыг. Тэгээд хипхоп world ингээд хипхоп ингээд сонсдог бүх хүмүүсийн хувьд бол ингээд энэ үе бол ингээд за бүрийг жихэн энэ тулгаан ихэлсэн. Өмнө ингээд яг уу Kendrick Lamar, Drake хоёр ингээд бин руугаа дэс бичээж байгаа юм шиг үгүйч юм шиг нэг маргалдааж байгаа юм шиг үгүйч юм шиг тэм нэг хоёрын хооронд юм байсан бол энэ удаа зүгээр шууд attack хийж байгаа. Яг ингээд 100% ингээд attack хийж байгаа. Тэгээд ойрын идэх хугацаанд ингээд иймэрдүү том ингээд rap байрал одоо diss track их гараагүй. Ингээд хүмүүсийн анхаарал төрсэн тийм diss track гараагүй болохоор ингээд энэ үнэхээр ингээд түүхэнд орох нэг мөчийн эхлэл байсан. Мэдээж Drake анх удаага Kendrick Lamar руу буцаагаад diss track гаргасан. Энэ удаа шууд direct. Энэ удаа тэгэж интервьюд дээр ол явж гомлоогүй. За Drake 2 дуу гаргадээ. Push-ups тэгээд Tailor Made Freestyle гэдэг 2 дуу гаргадээ. За би яг энэ дуунуудыг мэдээж нэг нэгээр анализ хийхгүй. Гэтэ би энэ дууны яг ерөн гол утгуудыг би ол зүгээр тайлбарлая. За Push-ups гэдэг дуун дээр бол Kendrick Lamar угаас амар намхан залуу. Тэгээд намхан залууг намхны шоолдын. Тэгээд өмнө ингээд Kendrick Lamar ч ингээд өөстө би ингээд rap-ыг ингээд save хийх хүн. Би бараг rap Jesus гэл ингээд юу амар том сүртэй ингээд байдын мөртлөө ингээд Taylor Swift, Maroon 5-тай ингээд ажилласан collaborate хийсэн гэдгийг одоо ингээд шоолдын. Kendrick Lamar өөрийнх нь record label нөгөө TDE record label-аас гарсан. Drake-ийнх нь ингээд чи яагаад ингээд TD ингээд тэр гэрээнээс ингээд гарсан. Тэгээд ер нь Kendrick-ийг ингээд мундаг альбом гаргаад байдаг. Гэтэ ер нь жоохон ядуу энэ альбомаасаа ингээд дуунуудаасаа нэг их мөнгө олдохгүй гэсэн хандлагыг гаргадیں۔ Kendrick ингээд хариултыг хүлээж ирсэн. Гэтэ ингээд Kendrick бас жоохон хариултыг гаргахад жоохон удаад байсан юм аа. Тэгсэн чинь шууд нөгөө өмнө нөгөө Mac Bill ингээд charged up тэгэл ингээд back to back гэдэг дугаараа ингээд араас нь ингээд бөмбөдөж гаргасан шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд Drake бас дахиж ингээд Tailor Made Freestyle гэдэг дугаараа ингээд татсан байгаа заяа. Kendrick-ийн бол хамгийн одоо шүтдэг одоо гол 2 rapper-ууд нь бол Snoop Dogg тэгээд Tupac. Тэгээд энэ Tailor Made Freestyle гэдэг дуун дээрээ AI-ыг ашиглаж Snoop Dogg, Tupac-ийн одоо дуу хоолойг AI-аар гаргаад тэгээд Kendrick ингээд за чи болоо, чи чадахгүй, Drake бол хамгийн мундаг шилтгэн гэсэн одоо тэгэж хэлүүлдэг. Тэгээ бас дахиад ингээд чи намхан залуу гэдгийг бас ингээд шоолтын. Тэгээд Kendrick Euphoria гэдэг diss track гаргасан байгаа. Одоо энэ бүх драмаг одоо энэ ганц дууны үгээр өгүүлбэрээр бол илэрхийлж олно. I'm what the culture is feeling. Энэ diss track дээр ер нь Kendrick Drake хоёрын
уран бүтээлчийн талаас нь ер нь ялгааг амар их харуулдаг. Зөвхөн дууны үгээрээ биш те. Kendrick Lamar яаж үгээ хэлж байгаа, дуу хөгжмөө яаж ашиглаж байгаа, тэгээд бас дууны үг яаж rhyme хийж байгаа, бусад ингээд холбоотой үг ингээд хоёр талтай те. Яг энэ дууных эхний хэсэгт бол Kendrick Lamar зүгээр ур чадвараа зүгээр харуулсан. Хийсэн юмуудынхан гол юмуд нь гэх юм бол Drake-ийг олж үжигчин, амар том manipulator. Тэгэл ер нь Drake-ийн бүх юмуд нь дургуул зүгээр ингээд Drake-ийн бүх юмуудыг үзий яддаг гэдэг дуу гаргасан байгаа. Тэгээд энэ бүх rap battle-ийн хувьд бол энэ Euphoria-г бол хамгийн шилдэг, хамгийн lag diss track гэж бол үздэг. Like it's so aggressive and it's so funny. Like I just love it. Зүгээр би ч гэсэн өөрөө ингээд хайда хоол идчихтэй ингээд гэнт өөрөө энэ хэсэг нь ингээд дуулаад байж байдаг. I don't know. Yeah. За тэгээд Drake-ийн хариултыг хүлээж байсан. Тэгээд нэг их Drake-ийг хариугаа гаргаагүй юм байсан юм аа. Гэтэ ер нь Drake ингээд social media-раа ингээд за би хариу бичлээ шүү. Би ер нь хариугаа гаргая шүү гэсэн одоо тийм одоо хинтүүд одоо клүүнүүдийг ер нь амар их гаргаж байсан. Тэгээ хүмүүс ер нь ингээд за хаста Drake одоо ингээд үнэхээр бараг Kendrick-ийг бараг нэцаах, бараг Kendrick-ийг бараг байхгүй болтол нь ингээд тийм diss track гаргах нь дээ гэж ер нь ингээд амар их ярьжсэн. Тэгээд яг тэрийг гаргахаас өмнө Kendrick Lamar LA 616 гэдэг дууг diss track-ийг гаргатын 616 in LA гэдэг. Тэгээд 616 гэдэг нүглөөний 616 ахгүй та. Тэгээд энэ дуу нь яг ингээд тэр 5 дахь өдрийн өглөөний 6 цагт энэ дуу гарсан. За тэгээд энэ дууны утга нь бол ингээд тэр Euphoria-хаас нэг өөр юм байгаагүй. Гэтэ яг нэг ганц хоёр нэг өөр юм байсан. Гэтэ энэ дууны гол зүйл бол энэ зураг нь Беллигийн зураг байгаа. Энэ Беллиг зурхан бол яг ингээд Белли рүү ингээд зум ин хийгээд олцсон зураг. Ер нь ингээд нэг амар том юмны нэг хэсэг шүү гэсэн одоо тийм Drake анхааруулсан тийм зураг. За тэгээд энэ дуун дээрээ мэдээж ингээд эхний хэсэгт нь ер нь Drake ингээд би бол чамайг харьцуулбал би бол ингээд амар мундаг rapper гэ. Бас яг ингээд rap-ийн ур чадварыг ингээд зүгээр Drake ингээд амар гайхуултын заяа. Хоёр дахь юм гэх юм бол Kendrick ингээд чиний ингээд ойрд байгаа хүмүүс одоо чиний энэ багч чинь тэмч чинь ингээд нэг муу байна. Чиний эсрэг нэг хүн байна. Энэ нэг ч хүн биш бараг нэг 2 3 хүмүүс байна. Энэ хүмүүс ингээд чиний ингээд мэдж байгаа, чиний юу хийж байгаа, чиний дараа чи ингээд diss track гаргаж байгаа бүх одоо санаа бодлыг чи ингээд надад хилээд байгаа. Чи одоо хүмүүсүүдийн хүндэтгэлийг аваагүй, хүмүүсүүдийн үнэн зан чанарыг хүлээж аваагүй чинь ингээд одоо л харагдаж ийн гэсэн утгатай хэлдэг. Тэгээд ер нь ингээд би ер нь чиний тухай ер нь бүгдийг мэдж байгаа шүү. Тэгээ мэдээж энэ одоо тэр байгаа хүн ингээд Drake ингээд Kendrick-ийн тухай ингээд бас ингээд муу мэдээ зэдээ ингээд ховж ив ингээд олох гэж оролцсныг нь бас ингээд хэлсэн гэдэг. Гэтэ Drake ингээд олж чадаагүй. Энэ дуу нь ингээд Drake-ийг няцаах биш харин ч илүү ингээд нэг анхааруулсан дуу. Ингээд нэг чи болгоомжтой байгаараа ер нь нэг амар чиний эсрэг ер нь амар том юм болох гол шүү гэсэн тийм ер нь анхааруулсан дуу. За тэгээд яг тэр өдрийн 616 өглөөний 6 цагт гарсан штэ. Яг тэр өдрийн Drake би хийсэн амар том нэр хүндтэй ер нь амар их мэдэлтэй хүн те. Drake ер нь ихэнх live stream-уудын одоо дугаар, имэйл ингээд яаж холбогдохыг ингээд мэдгэн. Амар олон streamers ингээд хүмүүсүүдэд ингээд та нар ингээ live stream-ээ нээлттэй байлгаж байгаарай. Жишээлбэл амар том streamers ингээ чи live ингээ нээлттэй байлгаж байгаарай. Нэг юм болохгүй л шүү гэсэн ингээ ер нь бүх хүмүүсүүдийг ингээ сэрүүн байлгаж байгаарай гэсэн ингээ анхаарлыг ингээ авч яасан. Drake has just texted me. Drake has said stay on stream. Яг энэ шүн дунд Drake Family Matters гэдэг цомгоо энэ diss track-ыг гаргасан. Тэгээд энэ track-ыг гаргахаас бас гадна бас юм music video гаргасан. Энэ music video нь одоо энэ машин байгаа. Энэ машин нь бол та нар анзаарсан бол Kendrick Lamar-ийн нөгөө Mad City гэдэг цомгийнхаа гардаг машин. Тэгээд энэ машиныг ингээ няцааж байгаа тийм music video ингээ гаргасан байгаа. За тэгээд ингээд энэ орой шүн ингээд 11 цаг үед Drake Family Matters гэж гаргасан. Drake ингээд за та нар бүгдээрээ энэ дууг ингээд сонсоорой. Ингээд social media дээр ингээд амар их ингээд promote хийжсэн. Drake зүгээр өөрийгөө rapping хаан гэдгээ бараг баттдах тэр ганц тэр том үе мөч мөн байна гэж юу хүмүүс бодож байсан. Тэгсэн тэгэл энэ дуу гараад цаг өнгөрөөгүй за maybe like 50 minutes like 50 минутын дараа Kendrick Lamar шууд өөр нэг diss track гаргатیں۔ I seen Kendrick dropped. No, he didn't. Meet the Graham, 6 minutes. What the?
What's happening? This is so crazy. Тэр live stream дээр ингээд Drake-ийн дууг сонсох ёстой хүмүүс бүгдээрээ ингээд зүгээр шоконд орсон ингээд бүр гайхаад. Энэ бол ингээд бүр үнэхээр хипхоп соёлын ингээд түүхэнд ингээд бүр орохоор амар том үе мөч бол ингээд байсан. Oh my god, what's going on? What's going on? Oh my gosh. Oh my gosh. Oh my gosh. This is actually insane. He didn't even let this nigga breathe. Энэ дуугийнх нь нэр нь Metagrams. Drake-ийн бүтэн нэр нь Aubrey Drake Grams. Тэгээд энэ дууных нь энэ cover art нь яг тэр нөгөө нэг өмнө нь нөгөө 616 and LA гэдэг дууны яг тэр бэлэгтэй гэтээ илүү ингээд том зургийг ингээд харуулж байгаа. Энэ зургийг ингээд анализ хийх юм бол амар ингээд бүх зүйлүүд нь одоо Drake-тэй холбоотой зүйлүүд. Энэ diss track бол зүгээр жирийн diss track биш заяо. Kendrick Lamar зүгээр Drake-ийг embarrass хийх биш заяо. Зүгээр нийгмээс зүгээр цаацлах маягийн diss track байсан заяо. Тэр орой сонсч байсан бүх хүмүүс би ч гэсэн дараа нь ингээд энэ дууг сонсчод ингээд за энэ бүр арай like бүр дэндүү тэм гүнзгий бүр ингээд this is a track баг this биш ээ. Энэ ингээд бүр амар гонигтай track за яг ингээд сонсоод ингээд ойлгох юм бол заяо. Ингээд бүр арай бүр Kendrick чи үнэхээр бүр амар юм аа гэж бодогдол нь ингээд нэг сонсох ёсгүй зүйл юм шиг ингээд санагдан заяо. За би одоо тэгээд энэ track-ийг одоо тайлбарлая. Энэ дууг бичихтэй за нэг 5 хувааж бичсэн. Тэгээд нэг хэсэг болгоно ингээд Kendrick Drake-ийн гэр бүлийнх нь нэг хүнд нь зориулж загтал бичсэн. Гэтэ энэ загтал бичиж байгаа арга нь одоо Drake-ийн одоо бүх зүйлүүдийг одоо анализ хийгээ няцааж байгаа одоо анализ хийж байгаа байдлаар бичсэн. Гэр бүлийнхэн 4 хүнд нь бичсэн. Тэгээд 5 дахь нь бол яг Drake л өөрт нь бол загтал ингээд бичиж байгаа. It's so crazy like yo it's so crazy honestly like I feel like bad for Drake honestly but хамгийн түрүүнд yo Kendrick starts with Dear Adonis. Adonis бол Drake-ийн хүү. Dear Adonis, I'm sorry that man is your father. Let me be honest. No. Not a letter to his son, bro. За энэ одоос нь хүүдэ бичсэн цагтал одоо яг энэ хамгийн их хэсэгт нь заяо Kendrick Drake-ийн ямар эр хүн бэ гэдгийг нь харуултын заяо. За хамгийн түрүүнд Kendrick Adonis юу н уучлахгүй дээ ингээд чи ийм хөгийн новшин авто босонд юу н их уучлаарэ. Яг ингээд чамд ингээд үлгэр дуурайл одоо хүн чинь одоо чиний аав гэдэг бол өстө үнэхээр уучлаарай. Оронд нь би чиний ингээд үлгэр дуурайл болъё. Тийм болохоор миний үгүүдийг ингээд сонсоорой заяа. Битгий бусад хүмүүсүүдийг өөрт чинь одоо үл хүндэтгэхийг боломжийг битгий өгөөрэй гэдэг. Битгий аав шигээ өөр хүнийг ингээд өөр дээр нь битгий шээлгүүлээрэй гэдэг. Энэ юу хэлж байгаа вэ гэхлээр back in the day заяа өмнө нь энэ ингээд бас news болдсон. Энэ батлагдсан story T.I.-ийн найз, rapper T.I.-ийн найз нь Drake дээр шийсэн. Тэгээд Drake ягаачгүй. Тэгэл өнгөрөөцсөн. Окей, тэгээд энийг бол тэр үеиг дурж байгаа байхгүй. Аав чинь өөр хүнийг өөр дээрээ шээлгүүлсэн. Битгий одоо аав шигээ байгаарэ. Тэгээд бас ингээд аав шигээ битгий ингээд амархан замыг битгий ингээд олоорой. Ингээд битгий ингээд амархан shortcuts-уудыг битгий олоорой. Үнэхээр ингээд хичээж хүмүүсийн одоо итгэл хүндлэлийг одоо авч хичээгээрэй гэж ингээд хэлтийн заяа. За энэ ингээд техник хэсэг. Дараагийн дурдах хоёр хүн бол Sandra and Dennis. Sandra and Dennis бол Drake-ийн ээж аав хоёр. Хоёулаа өөр талтай. Гэтэ би зөвхөн нийлүүлээд ярьчээ. Энэ Sandra and Dennis-ийг одоо ашиглаж Drake-ийн зан чанар, одоо зан үйлдэл, баг нас, тэгээд хүмүүжлийн тухай ярьдیں۔ Энд нь хэлсэн юм бол ингээд Kendrick шууд ингээд та хоёр хүүгээ хүмүүжүүлж чадаагүй. Та хоёр ингээд үнэхээр ер нь ингээд Drake-ийн ингэж аашлж байгаа байдал нь ер нь та хоёрын буруу. Ягаад гэвэл та хоёр хүүгээ хүмүүжүүлж чадаагүй. Хүүгээ одоо ингээ хар. Ингээд амар сонинд зан үйлдэлүүд хийдэг. Ялангуяа ингээд насанд хүрээгүй охтуудтай амар сонин харцаатай байдаг. Ямар ч одоо дүүтэй, одоо ямар ч эмэгтэй дүүтэй охинтой хүн бол ингээд Drake-аас ер нь хол байлгаарай гэж ер нь хэлдэг заяа. Drake-ийн аав нь ингээд багаас нь Drake-ийг орхио яваад өгсөн. Тэгээд ингээд чи ингээд хүүгээ ингээд орхиж авсаас чинь бол ингээд бас хүүгээ чи одоо ингээд зан чанарыг ингээд хаар бусад ингээд
бусад ингээ rapper одоо энэ амар ертөнцөөс ингээ бусад хүмүүсүүдийн хүлээн зөвшөөрлөг авахгүй, хүндлэг авахгүй ч ингэж амар тэгэж буруу хүмүүж үсэн. За дөрөв дэх хүн бол Baby Girl гэх нэг жоохон охинд яа. Энэ жоохон охин энэ бол бас амар crazy part байсан. Яг тэгвэл нийтэд бол Drake бол ганц л хүүтэй гэж ярьдیں۔ Тийм болохоор нэг жоохон охиныг гэхээр хүмүүс юун жоох охин. Drake-ийг ингээ бас ганц хүүтэй биш амар олон бүсгүйчүүдтэй хүүхдүүдтэй болсон гэж юу хэлдэг. Тэгээд энэ жоох охин ингээ дуушлахгүй тэгээд аав чинь хажууд чинь байгаад ингээ дуушлаа. Тэгээд аавынхын тухай мэдмээр байгаа байх. Тэгээд аавынхын тухай ингэж мэдж байгаад бас үнэхээр уучлаарай. За тэгээд хамгийн сүүлд нь бол тийг Drake-т нь өөрт нь бол цагтл бичдэг. Drake-ийн зүгээр зам байдал ер нь хүн чанар зүгээр Drake хэн билээ гэдгийг зүгээр ингээд эхнээс нь ахуулаад зүгээр Drake-ийг зүгээр юу ч биш болгохын заяа. Та нар өөрсдөө ингээд зүгээр сонсоорой заяа. Гэтэ би зүгээр жоохон ингээд товчлжээ. За мэдээж ингээд Drake-ийг ингээд жүжигчин manipulator гэдгийг ингээд дурдсан. Хоёр дахь нь ингээд тийм ингээд аав гүйсэн. Тэгээд энэ шархаасаа болоод одоо ямар зан чан гаргаж байгаа вэ? Одоо зан аашин ингээд анализ хийгээд. За гурав дахь нь ингээд тэгээд чи ингээд өөртөө итгэлгүй болохоор чи амар юм сонин зан ааш одоо юм зан үтэл гаргадаг гэж хэлдэг. Тэгээд өөрийгөө хизээж ингэж контролдоогүй, ингээд өөрийгөө илүү ингээд сайжруулах гэж бодоогүй, ингээд ч амар өөртөө итгэлдэггүй байдаг болохоор ч ингээд одоо юм хүртэл ингээд ийм хөгийн хүн болсон гэж юу нэг хэлдэг. За дөрөвдөх нь Drake зүгээр ингээд тэ жүжигчин худалч хүн. Гэтэ ингээд Drake ингээд зөвхөн бидэрт худлаа яриаггүй гол ингээд хамгийн их худлаа ярьсан хүн бол Drake өөртөө амар худлаа ярьсан. Drake ч бол өөртөө амар их худлаа ярьсан. Энэ бол rap battle биш. Энэ бол ингээд чи бүхэл амьдралаагаа өөртөөгөө ингээд тулалцж байгаа тулаан гэж энэ дууг дуусгадیں۔ Заяа. Яг энэ дууг гаргаад энэ Metograms гэдэг дуун дээр бол тэгээ дараа Not Like Us-ыг гаргаад энэ тулаанд энэ rap battle-ыг rapping хаан үнэхээр Kendrick Lamar юм байна гэдг нь одоо 100% илт байсан. Drake-ийг одоо үнэхээр ингээд амар diss хийлээ. Гэтэ яг нэг юм бол хүмүүс жоохон Drake urufsa. He said Drake and Weinstein should rot in jail, bruh. I literally was like, midway through the song, I was like, yo, I don't even know if I want to know this. За ингээд ерөн Kendrick Lamar ерөн rappi хаан юм байна гэдэг өөрийгөө 100% ингээд батлаж чадлаа. За ямар ч ингээд ялсан хаан те өөрийнхөө ялалтын гүйлтэй хийн. За тэгээд энэ ялалтын дууга гаргана. Тэгээд энэ ялалтын дуу нь бол бидний одоо мэддэг Not Like Us гэдэг дуу байсан. Энэ дуу нь бол ингээд үнэхээр commercially successful ингээд хүн бүхний ингээд бүжгэлж болохоор ер нь хаан чамаагүй ингээд гарчгаар ер нь амар successful амжилттай дуу болох тийм дуу байсан. Энэ дуугаараа ингээд зөвхөн одоо энэ rap community, энэ hip hop community-д болж байгаа энэ драма биш. Бусад ингээд бас амар олон сонсогчдод одоо чихэнд хүрсэн. Тэгээд энэ бүх хүмүүс ингээд бас ингээд энэ юу болоод байгаа ингээд Kendrick-д одоо илүү олон сонсогчдод одоо фэнүүд авчирсан. Тэгэд өмнө нь бол ингээд Drake-ийг ингээд за насан туршаагүй охтуудтай явуулдаг уу гэдэг бол цуу яриа байжсэн бол одоо ямар ч клубд орсон энэ дуу гарах бол ингээд бүх хүмүүс зүгээр л Drake-ийг pedophile-аар нь дуудаал. Зүгээр одоо энэ бол тийм цув яриа биш. Зүгээр юм knowledge болцсон. За гэтээ бид нар дуусахгүй. Not Like Us-ийн дараа Drake дахиад нэг дуу гаргадیں۔ Family on би нэг мартчихсан. Family Matters гэдэг дуу гаргасан шүү дээ. Family Matters гэдэг дууг ихэнх хүмүүс мартсан. Гэтэ дараа нь ингээ хүмүүс буцаад ирээд ингээд энэ дуугаас олсон чинь бас яах вэ? Нэг дажгүй бас good diss track байсан. Энэ diss track дээр нь ингээд гол ярих юм бол энэ Kendrick-ийг эхнэрээ зоддог. Тэгээд энэ эхнэр тэр хоёр нь ингээд салцсан байгаа. LA-д байдаг одоо Compton одоо чиний хотын хүмүүс чинь одоо надад илүү хайртай. Тэгээд чиний одоо сайн найз одоо ажилладаг партнер одоо Dave Free чинь яг үндэ бол чиний хүүгийн чинь аав. За тэгээд энэ бүх юмуудыг ер нь Not Like Us гэдэг энэ дуун дээрээ бүгдээр ингээд ер нь address хийдیں۔ За гэтээ тэр address хийх юм би зүгээр дараа нэрээ заяа. Тэгэхгүй Kendrick Lamar their hometown LA, Los Angeles, Compton хотод The Pop-Up Canon Friends гэдэг одоо нэг удаагийн концерт зохион байгуулсан. Steve Lacy болон Tyler the Creator ингээ хамт тайзан дээр Kendrick Lamar-тай хамт гарсан байгаа. Энэ тоглолтын гол нь бол ингээ хэн тоглож байгаа нь чухал биш. Харин үзэгчд дунд нь хэн байна гэдг нь чухал заяа. Хамгийн түрүүнд хүмүүс анзаарсан юм бол LeBron James энэ үзэгчдүүдийнх нь нэг байсан. LeBron James энэ юмд ямар холбоотой вэ гэхээр Drake
LeBron James-ийн бүр number 1 fan заяа. Бүр LeBron James-ийн шивэстэй LeBron James-ийг бараг ааваа гэж хардаг хүн. Тэгэхэд LeBron James-ийн Kendrick Lamar-ийн концерт дээр нь Not Like Us-ийн дууг дагаад хамт дуулж байна. 2 дахь 3 дахь нь бол ингээ за YG яг энэ алигийнх нь хүмүүс тэгээд энэ TDE гэдэг энэ Kendrick-ийн өмнөх одоо label компанийн хүмүүс Drake ингээд энэ хүмүүсээс ингээд холбоогүй ингээд тасалдсан энэ хүмүүс ингээд энэ бүлэг хүмүүс ингээд Kendrick-ийг үзий хаддаг ер нь амар shady байгаа гэж хэлжсэн. Тэгэхээр энэ YG, TDE-ийн бүх хүмүүсүүд нь энэ үзэгчийн дунд суугаад ингээд Kendrick-ийг дагаад хамт дуулж исэн. За дараагийн хүн бол Kendrick-ийн эхнэр хүүхэд хэлсэн штэ. Тэр Family Matters дээр ингээд Drake ингээд эхнэрээ зоддог, эхнэр нь ингээд дэмжих, эхнэр нь ингээд салаад яваад өгсөн гэж байгаа. Тэгэхээр тайзуудынхын дунд нь эхнэр нь хүүхдүүдтэйгээ хамт ингээд Kendrick-ийг дэмжиж ингээд хамт уулаад байна. За ингээд үүнээс гадна ингээд бас өмнө ингээд Drake-тэй ингээд ажиллаж байсан ер нь амар олон том rapper, ер нь hip hop, R&B, ер нь амар олон хар арьстай ингээд уран бүтээлчүүд ер нь энэ тоглолтод ирсэн байгаа. Тэгээд энэ тоглолтын дээр ер нь Kendrick Lamar өмнө ингээд гаргасан бүх diss track-уудаа дуусан. Тэгээд Not Like Us гэдэг дуугаа энэ концерт дээр 1 удаа биш харин 5 удаа дуусан заяа. Одоо нэг орой те Kendrick Lamar энэ ертөнцийг одоо энэ соёлын бүх хүмүүсүүдээ нэг газарт авчирч чадсан. Тэгэд гол юм нь ингээд Drake хэлсэн штэ Los Angeles ингээд надад илүү хайртай чамд хайргүй гэжсэн. Тэгэхэд ингээд те Los Angeles байдаг амар олон rapperчууд, дуучдын бүжигчид те Kendrick Lamar-ыг ингээд дэмжих гэж энэ тоглолтод нэрсэн. Тэгэхээр зүрхэнд үлдмээр үе мөч байсан. Тэгээд энэ зүрхэнд үеих үе мөч нь те like Drake-ийг үзяатах гэж зориултай like би like хам энэ бүх community одоо нэгдсэн. Тийм учраас одоо энэ хипхопын түүх соёлыг бид нар ингээд ойлгож яаж яагаад энэ хүмүүс их Drake-ийг үзий ядаад байгааг ингээд ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ бол зүгээр ингээд Kendrick Drake дургу тэгэл ингээд яасан ингээд Drake ингээд нэг муу diss track гаргасан тэгээд тийм юм биш. Энэ ингээд цаанаас ингээд амар том соёлын нөлөөгөөс бооч ингээд энэ хүмүүс Kendrick-ийг дэмжиж байгаа Drake-ийг ингээд бүр няцаах гээд байгаагийн гол шалтгаан. За тэгээд энэний дараа мэдээд Kendrick Lamar Not Like Us-ийн клипийг гаргасан. Тэгээд энэ дээр бас өмнө хэлсэн ингээд бүх юмудаа ингээд бас ингээд нэг няцаасан. Жишээлбэл энэ дуун дээрээ ингээд те эхнэрээ оруулаад эхнэр хүүхдүүдтэйгээ бүжгэлж байгаа зураг. Тэгээл бүр яг тэр Compton дээр хотынхаа ингээд гадаа ингээд амар олон хүмүүс тэр community-ийн хүмүүсүүдийг гаргаа Not Like Us гэдэг дууга хамт дуулж байгаагаа ингээд харуулсан. Түүнээс гарan TDE өмнөх тэр record label-аас ингээд гарсан гэсэн штэ тэрнийхэн одоо дараа тэнд ажилладаг бүх хүмүүсүүдээ бас клипэнд оруулаад Day Freak бас ингээд оруулсан. Яг энэ клипэн ингээд анализ хийх юм бол ер нь амар олон тийм жижиг эстерэгүүд бол зөндөө байгаа. Та нар энийг өөрөө үзээд өөрчлөг үзээд та нар тэрийг анализ хийж болно. За ингээд Kendrick Lamar, Drake хоёрын драма beef ингээд дуусч өрөнд юм аа. Та нар юм бичлэг таалагдсан байх гэж бодож байна. Хэрэг таалагдсан бол тэгээд доор лайк дараарай, subscribe хийгээрэй, тэгээд share хийгээрэй. Тэгээд сэтгэл санаагаа бичмээр агуул тэгээд доор comment section-д үлдээгээрэй. Юм бичлэг хийх гээд бас амар утсан тийм болохоор like, subscribe, share хийгүүл үнэхээр их баярлалаа шүү. Okay. All right. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.